Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр 3W1045 цагийн мэн вебсайтаар гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйжээр дүрстэйгээр үзэж сонсож байгаа эрхэм сонсогч танд өглөөний мэнд дэвшүүлье. Радиогийн 1-р студиэс РК очроо заяа харин бидэнтэй найруулагч дугаалаа нахгүй дугаараа Мисо дугаараа найруулагч Мисо өчтөр бас нилээ нөгөө юм хум хайсан чи Мисогийн талаар нилээ мэдээл байдсан байлээ шүү дээ. Бид нар айгуу сайн ярьдсан байлээ шүү. За одоо харин бидэнтэй шууд холбогдох утас 9986 1045 хэд гинэ? 9986 1045 сайн сонсноо. Сайн сонсож чадсангүй дахиад 9986 1045. За найз гараа тэмдэглээ тав игээ дахиад хэлдэг те. За бидэнтэй шууд миний саяны хэлсэн утсаар холбогдоод ороод ирээ. Өсөлтөө олон хэлсээр байгаа бүр залхаа саяны хэлсэн утсаар. Очроо найз нь бүр уцтай болсон, зарлах уцтай болсон. Заяа надад нэг утас зарлах эрхийг өгсөн. Хэрвээ та гэр бүлийн радиотой ямар нэгэн байдлаар бизнесийн хамтрал, түншлэл байгуулахыг хүсвэл манай радиогийн одоо үйлчилгээг сонирхож байвал та хамтран ажиллахыг хүсвэл ер нь бол гэж одоо манайхта санхүү мөнгөтэй холбоотой ямар нэгэн байдлаар холбогдож заяатай зүгээр буу халмаар байвал 8866 1045 гэсэн дугаар руу залгаарай. 8866 1045. хэд гинэ? 88 66 1045. За маркетингийн тэмдэглээ давъя. Хэд гинэ? Маркетингийн албатай холбогдохыг хүсвэл 8866 1045. За мөн бас бидэнтэй шууд холбогдохыг хүсвэл дэлгэцэн дээр гарч байгаа зүүн доод болны дугаар руу шууд залгаарай гэмээр хэлгээсээ зочлоо. Өчигдөр Эркэд яг энэ уцаа өгжсэн байхгүй тий. Би утас өгж байхдаа ингэж хэлжсэн. За одоо би нөгөө хуучин дугаар хэлчих. Тэгээ бүр толгойг нь эргүүлчих. 1045. Шаал худлаа хуучин дугаар хэлээр байхгүй тий. Манай захирлийн жин 104.5 гэсэн шал хамаагүй тоомоо ярьж байгаа. Эркэгийн жин 84.5. 84.5. Эркэгийн өндөр чинь хэдий? 84.5 шүү дээ. Гэхдээ өндөр нь 84 үгүй баха. Метр 84 шүү дээ. 84 би 70 хэдтэй авах чи надаас хамаагүй намхан. Төө намхан те. Би чимээгүй лээ. Би чи одоо 2 м 10-тай хүн чи одоо чимээгүй лээ. Би чинь метр 70-тай байхгүй. Жин 70. Аа. Тийм үү? Нөгөө нэг тий. Чи бол жиндэл юм шиг. Яг стандартаараа явж байгаа залуу. Тийм байна тийм. Залуу байхгүй. Стандартаараа явж байгаа залуу. За энэ доктор стандартаар явж байгаа залуу хоёр байна. Мэдээж яг одоо меншн давалгаа ихэлсэн. Меншн давалгааг яг ихний болон эхлэх хүртэл авъя. Тэгье. Тэгэхгүй бол булан давмчаараа нөгөө дээшээ гүйчээд байгаа учраас эхний болон эхлэх хүртэл меншн давалгаадаа та оролцох боломжтой гэсэн үг ээ. Балтаагаа. Яана би ер нь бол цаас өгмөөргүй байгаа байхгүй юу? Гаран дээр өвчөө. Тий, ер нь тэгмээр байгаа байхгүй юу? Айгу хэцүү байна энэ. Рандмаар цаач маага тий. Энэ дэргээ тий. Меншн давалгаандаа нэгдээ. Меншн давалгаандаа нэгдснээр хоёр дахь булан болох бэлэг булангийн маань энэ 7 хоногийн бэлэг эзэн болох боломжтой. Энэ 7 хоногийн бэлгийг та бүхэндээ дахин танилцуулъя. Танилцах юм уу танилцахгүй юм уу? Танилцсан шүү дээ. Айгу гоё. За тэгье. Ер нь бол 9-15 наснд хүүхэд 1 жилийн дотор 10 см хүртэл өсөх боломжтой байдгаа гэдэг бүр судалгаа байд юм байна. Харамсалтай тохиолдлоор зарим тохиолдлын зүйлүүдээс болоод эд өсөлтийн үедээ амьдралын буруу хэм маяг өвчлөлийн улмаас өсөлтийн зон нь хаагдаж хангалттай өсөх боломжгүй болсон байдаг гинэ. Үүнийг нь бас хожимоо хүмүүс мэддэг гэсэн үг. Тэгээд нилээ нөгөө өсөлтийн тэр зон хаагдсан нөхцөлд бол ямар ч эм витамин хэрэгэлсэн, ямар ч шин тэжээлтэй хоол хүнс хэрэгэлсэн өндөр болох боломжгүй болчт юм байна. Гэхдээ одоо нөгөө техник, технологи, шинжлэх ухаан хөгжсөн энэ цаг үед бид хүүхдийнхээ хэр зэрэг өндөр болох боломжтойг мэрэгжлийн эмчээс зөвлөгөө аваад шинжилгээнүүдийн үндсэн дээр ингээд бүр төлөвлөгөөт энэ өндөр болох хуваарийг гаргаж болд юм байна. За. Тэгээ бүр үүнийг дагнсан хүүхдийн өсөлтийг дагнсан бүр эмнэлэг байд юм байна.
За тэгээ манай сонсогч Ноёко хэлжсэн шүү дээ, тэ. Хүн ер нь бол 25 нас хүртэл өсөх боломжтой байдаг. Гэхдээ бас ингээд зарим хүчин шалтгаануудаас болоод ингээд 25 наснасаа өмнө бол өсөлтөн зогсчдаг тийм зүйлүүд байдаг гэж хэлжсэн тий. Би витамин уугаад байгаа шүү өсөлттэй витамин өсөхгүй хүн байх. Өсөхгүй. Одоо бол зон маа юу зон гэдэг нь зээ өсгөн ч өөрт ч байхгүй. Вит 2 бол одоо дууссан шүү дээ. Тэгээ энэ 7 хоногийн бэлэг нь юу вэ гэхээр 2-оос 18 насны танаа гэр бүлийн 2 гишүүн буюу 2 хүүхэдт нь бид энэхүү багц шинжилгээг багц үзлэгт оруулах эрхийн бичгийг өгөх гэж байгаа. Энэ багцад юу байгаа вэ гэхлээр эмчийн үзлэг, эрдэс витамины үнэлгээ, өсөлтийн зон, ясны үнэлгээ, бүр ясны үнэлгээг нь хийж байгаа гэсэн үг шүү. За тэгээд биеийн найрлагын шинжилгээ, эмчийн дүгнэлт, зөвлөгөөг тус өгж байгаа гэсэн. Тэгэхээр яах вэ гэхээр таны хүүхэд яг ингээд өсөх боломжтой ингээд насныхын заагт хязгаартанд тохируулаад энэ ийм витамин сардаг. Одоо жишээл витамины дутагдaltaй ч гэдэг юм уу те. Ийм байгаа нөхцөлд витамины заагаад өгчт юм байна. Тунган тааруулаад өгчт юм байна. Зөвхөн тэр хүүхдэд зориулсан ингээд хуваарийг гаргаад өгд юм байна л да. Тэр энэ боломжийг нэг биш 2 хүүхдэд өгөх гэж байгаа. Магадгүй танаа гэр бүлд хүүхдүүд нь том болсон байгаа бол за ач зээ нартаа эсвэл найз нөхдийнхэн хүүхдүүдтэй өгөх боломжтой. 14 настай хүүхдэд ууж болох юм тий. Хүрээгүй байгаа юм чи. 14 настай эхлээд үзүүлж агаад зүгээр асуудалгүй хэвийн өсөж байгаа нөхцөлд зүгээр зөвлөхгүй. Харин асуудалтай буюу ингээд нэг зарим амьдралын хэм маяг нь ингээд өөр байгаа болвол эн чинь бас зөвлөгөө мэдээлүүд нь өөр болох юм байлээ. Тэгээд аав ээжийн дундад өндөр мөндрийг тооцоолоод энэ айгүй нарийн тооцоолол явагддаг юм байлээ шүү. Наач гэхдээ аав ээж нь нэг хамаардаггүй юм шиг байна шүү. Одоо ингээд хамаархаа болчихж байгаа гэсэн. Харин тийм билээ. Одоо ингээд гайхаадсэн манай хөвчөрч айгүй наамхад гэсэн чинь хүүн бүр айгүй өндөр. Чи яг одоо танаа хөвгт мөн үү гэж би зүр гайхаад байсан. Харин тийм. Тэгэхээр ийм боломж бүрдсэн байгаа юм байна. Тэгэхээр мэрэгжлийн хүүхдийн өсөлтийн эмнэлэгтэй хамтраад танаа гэр бүлд 2 хүүхэдтэй нь энэхүү багц шинжилгээнд хамрагдах эрхийн бичгийг бид 2 дахь булангаараа өгөх гэж байна. Муу мэдээтэй. Ваа. Энэ арай зөвхөн л ихний болон эхлэегүй байхад л одоо энэ меншн одоо баг 10 гараа авчлаа. Меншн хийж байгаа хүн 10 гараа авчлаа. Өнөөдөр чинь бас олон улсын гэр бүлийн өдөр юм биш. Тийм штэ. Очрогийн хожих магадлал багасаад байна л гэж аахгүй. Миний юу гэр бүлийн өдөртэй ямар хамаатай байна ч нөхдөд. Юу очроо меншн хийсэн юм уу? Давханд орсон юм. Би ингээд өөрөө ингээд алдаад байгаа байхгүй юу? Чи ороогүй юм ба штэ. Үгүй би орсон шүү. Тийм байна. Йоо намайг хасчих вэ гэж бодлоо. Зугаа ээждэг байж. Манайх магадлал өндөр байхгүй. Би өглөө босоод бүгдийг сэрэж байгаа. Харин тэгж байгаа ах те. Аав нь меншин, ээж нь меншин, чи меншин, нандаа меншин, нандаа гэд. Нандаа хожвол нэран меншин хийж чадахгүй. Арай л чадахгүй те. Уг нь давхардаад бас меншин хийдэг бол шинэ хаяг маяг нээждэг бол амар л юм те. За ингээд өглөөнөөс хойш мэдчилгээ ирүүлсэн бүгднтэй хамтдаа бүгд нэг мэдчилж. Эргэ бичээд дууссан юм уу? Би бичээл байна. Сайн уу? Дуусах юм уу? Юу бичээд тэгээд хин дөгөөш. Дуусчих уу? Өөр мэд. Хэд хүртэл бичгээ? Эхний болон эхэлтэл. Эхэлтлөө. За. Одоо 1 минут. Гэгэн тоглоом өглөөний мэндэ баярлалаа. Хайртай шүү гэж даваа сүрэн баяр маань дарахнаас мэдчилж байна. Дарын жаргал бэрнлээ. Сайхан өглөөний мэндгээ мэдчилсэн бол Мина Солонгосын Бусан хотоос өглөөний мэндэ гэж мэдчилж байна. Лам отон чимэг өглөөний мэнд гэж мэдчилсэн бол цаашлаад бөөм меншин давалгаа явж байхад олон улсын гэр бүлийн өдрийн мэндэ гэж даваа сүрэн баяр маань мэдчилгээд ирсэн. Би хожмоор байна гэж Жакарт мэдчилгээ дэвшүүлс энэ мэдчилгээ биш те. Энэ бол сүсэг бишрэлийн юм те. Энэ уриалан дуудлага тийм байна. За тэгээ меншин давалгаанууд явж байна. Зүрхэн давалгаа арай болоогүй байна. За зүрхэн давалгаанууд бол нэлээд явж байна. Гэх мэтчлэн меншин давалгаанууд бол үргэлжилсээр байна. Харин ердөө хэдхэн секундын дараа меншин давалгаа маань хаагдана. Найруулагч руу маань нэрс болол очноо. Тэгэхээр энэ меншин давалгаанд орж байгаа хүмүүс маань өнөөдрийн нэг боломжийг эзэн болно. Харин эхний болон дуусаад найруулагч маань дахин ингэж нөгөө нэг шинжилэлт хийж уншуулж агаад зүрхэн давалгаанд нэгдсэн хүмүүсийг бас нэгтгэж оруулснаар өнөөдрийн 2 хүн маань бүрднэ гэсэн үг. Өмнөх өдрүүдийн 8 хүн маань бүрдэх боломжтой меншин давалгаа, зүрхэн давалгааг аль хэдийн найруулагчид өгсөн байгаа учраас бид 2 дахь болондоо тодруулахад хангалттай гэсэн үг байхгүй юу? За залуучуудаа. Өнөөдөр хар цонх явна. За тэгээд бэлэг болоо явна. Тийм ээ. Тий. Хамгийн гоё. Хамгийн гоёг нэ. Хоёр явуу. За ингээд гэр бүлийн радиогоос би кино олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг дахин хүргэж байна.
За наадах чи өстө хөрөхгүй болохгүй газар Гэр шүү бүлийн дээ. аж жаргалтай байх уу? Гэр бүлийн радио 104.5-ын зүгээс бол гэр бүлийн өдрийг тохиолдуулаад маш олон арга хэмжээнүүдийг бол зохион байгуулж байсан. Аавуудад, ээжүүдэд, гэр бүлүүдэд зориулсан зөндөө олон арга хэмжээнүүдийг бол зохион байгуулж байсан шүү. Тийм бах те. Манай гэр бүлийн радиогийн хувьд бол өнөөдөр чинь шинэ жилийн баяр минь шүү те. Гэтэ үнэн шүү наадах чаа. Ингээд энд хүрээд эхний булан руугаа хамтдаа шилжцгээе. Тийм ээ. Энэ бол зүгээр ч нэг цүнх биш. Байдаг л харц үгүй шүү. Гүй ээ. Дотор нь юу байгаа гэж. Хэмэдэй. Гэхдээ тэгээ би хамт үзье гэдэг нь штэ. 3 2 1 гэдэг энэ зүгийг онгоолгоо заяа. Зүгээр ээж хараад игдэм үү? What? Ёо, шок. Ястаа алдаж болохгүй зүмх чи энэ байсан юм биш үү дээ. За, харц үнхээ онгойлгоцгоо. Хамтдаа байгаа сонсогчдод баярлалаа. 104.5 84.5 долгионоор болон за гэр бүлийн радио 104.5 гээд кириллээр бичээд Facebook дээр хайж гарч ирэх манай хуудастай хамтдаа байгаад баярлалаа. Үзэж сонсож байгаа. Ягаад гэвэл харц үнхнээс гарч ирэх зүйлийг бас үзэх юм бол илүү сонирхолтой байдаг. Өнөөдрийн харц үнхийг задлах хүн бол би. За заяа өстө заваа юм үзүүлдэг. Тий. Дандаа сонирн болгодог. Юу вэ? Сүүлийнх дээр нь болол байсан штэ очроо. Байлаа. Ягаа нөгөө мянгаахан машиныг тончоогүй юу? Баахан нөгөө машины Тамаг л оруулж Тий. ирсэн. Гэхдээ айгу гоё байсан биз Тэр дээ. гоё Яглаад их чинь. Тэгэл эмэгтэй хүний жолоо молоонд байсан. Үгүй штэ. Жолоо. Тий, жолооны тухай Жолооны ярьсан. тухай ярьлаа. Гэсэн шүү дээ. За тий жолоо. Эмэгтэйчүүд талиан Анхны юу талиан яах нээлгүй. Анхны нөгөө нэг жолооч молоочийн талаар ярьсан шүү дээ. Тий, тэр чинь угаасаа албаар нэг бөөсtöөл явсан л. Үгүй ерөөсөө бөөсдөггүй тэр чинь миний бэлдсэн байсан юм байна. Тэр ахгүй. Мина мизүү өнтер гэдэг амар нэрнүүд байгаа үстэй манай. Шууд автоматар нэрээр бичсэн байна шүү дээ. За ингээд цүнхээ задлахад билээ. Оо, бэлэн бай. Харахад бэлэн бай. Чи бэлэн бол би бэлээ. Би билээ. Очроо би төр бэлэн байна. За ингээд цүнхээ задлая. Өнөөдрийн цүнхэнд юу байгаа гэж. Дулаахан цэлмэг өдрийн минь төргий гэж бас мэдчилсэн За та байна. нар мэдчихлээ тийм уншиж байна. үү? Хангук сарам жумдам симсимний да гэж байна. За Хэн дуухан минь соён гэж байгаа юм шүү. За харах уу. Заари. За юу ямар балаа юм гарч ирэх вэ? Харин балаа юм гаргана шүү. Гэхдээ өнөөдөр ерөөсөө балаа юм биш ээ. Балаа юм гарахгүй юу? Өнөөдөр бүр чин зүрхнээсээ үн цэнтэй зүйлүүдийг би гаргана. За харъя. За өөртөө уруу бодоод өөрөө буруу тийш Харин явчих. тэ өөртөө буруу тийш явчихдаг шүү. За. Юу вэ? Өрөөсөн гутал. Ингээд ихэлсэн юм да очроо. Нэраа өгтийн. Анхны өдөр ингэж л ихэлсэн юм да. Энд бити тархитуулаарай. За Баярлаа. Дахиад хүүхдтэй болох гэж байгаа юм байна. Шал өөрөөсөө төрөө. Харин тий бид нар тэгээ ботцсон байхгүй буруу Тийм да. ээ. Тийм ээ. За дараагийнх нь Тэр Юу вэ? Нэраа өгтийн юпг байна. энэ бол Гэхдээ юпг гэнэ энэ бол нохооны хувц ус юм аа. нэраа өгтөө юу Нохооны хувц ус юм аа. Юу нохооны хуцаа. нэраа өгтөө юу бохтой. За дахиад Танаа хүүгийнх юм уу? Энэ ойр дөмсөг нь мэдвч шүү дээ. Танаа өгч том болцсон тийм ээ. манай өгтөө Тий. айлын насаж байгаа. Хамгийн бага нь. Хамгийн Том бага болчихсон нь. шүү дээ. Хөлд ороод бүр том болоод гүүгээд. хүнтэй суудсан шүү дээ. Үгүй энэ тэгээд манай нэраад өгөх гэж байгаа юм одоо. Оо Дахиад нэг юм гарч ирж байна. За Ямар. би өнөөдөр ер нь гэр бүлийнхэн талаар ярих гэж байгаа юм аа. ингээд дуусчих юм уу? Тий ингээд дуусчих. Бид нар таах хэрэгтэй байлаа. Тогтоо байлаа сая. Тэр дотор чи мөнгө байгаа. Бид нар таах хэрэгтэй шүү дээ. Харин тий таал та би тэгээд би ерөөсөө хэлж өгөөгүй шүү дээ. Аа. Үчи юу гэсэн үг юм бэ? Сая хэлчихлээ шүү дээ. Гэр бүлийнхэн тухай гээд. Балаар гэр бүлийнхэн тухай хэлчихье. За би Үгүй, бараг хэлээгүй. яах гэж байгааг нь гадарлцлаа. Юу яа? Би таацсан. Яг гэж байгаа. Яг хоо баахан нэраа хувцсан шүү дээ. За үгүй үгүй. Энэ миний таатай аягүй жоохон шогийн. Үгүй зүгээр хэлнэ шүү. Гого ийм баахан нэраа хувцснууд байна шүү дээ. Надад хувцтай хүндэтгэлтэй харьцаар ямар муухан яг за. ганаас нь. За манай сонсогчдоо би бол ингэж тааж байна. Яг тэгэхээр би саяхан нөгөө нэраа хөвгтэй болсон шүү дээ. Эрка. Баахан нэраа хувцснууд ингээ авчирсан. Дээрээс нь тэр хар цунганд нь юм доктойтой мөнгө өгнө гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр намайг эргэж байгаа юм биш үү? Яна мом хавдах үү? Ихтэй үний мом хавдах юм бол амар том хавддаг гэсэн. Үгүй бүр амар гэсэн шүү. Ихтэй үний мөм зөм хавддаг гэсэн. Хавдаж үзчихсэн. Энэ болохоор манай гурван хүүхдийн нөгөө нэг өмсөж байсан. Гурван ингэж дараалж өмсөж байсан.
хувцас аахгүй юу? Ариун найндаа хувцас гэсэн үг. Та эдийн урд байгаа чинь бүгдээрээ яг тийм. За наа Эрка нааша явал чам хэрэггүй наадах наашаа. Инөө гэж доош нь харууллаа тий. Үгүй ямар муухай байдгийг. Наата гоё барь. Гоё өрөлдөө икүч мөхтэй. Төрөө заяа чиний гоё өрөлдөө гэх нэр яг тэмэр сард юм би. Харин тэгин штэ энэ суг цавийг босаалаа энэ. Энэ хоёр гарнаас нэрээ. Арай. Наата нэг ивтэй яаж барихаар энэ хабар да. Манай эпир баг юм. Оо доош нь харуулаад ах юм аа. Манай эпир юм хувцсны юу боллоо. Ой. За манайхан гоё ширийгээр ширийгээр хямдарсан байсан өдөр бараа хямдарсан байна. Ингэж ивхдэг аахгүй хоёроо. Ингээд ингэж ивхэд далаар нь ингээ хавсраад ингэж доош нь ингээд тэгээ ингэж ивхдэг шүү дээ. Би хэмээр сони ивхдэг аахгүй шүү дээ. Зүг угаасаа тэгж ивхдэг шүү дээ. За дараагийн юм харах уу? За байж. Сапсип хүүхдийн говц шидэж болдгоо. Тийм ээ тий. Дараагийн юм харах уу? За харъя. Энэ юу вэ? Адас цаачлал. Үгүй надад чараа диплом бэлгэлэхгүй л гэдэг яа. Уншаачтай ядахтаа наад нүдэрээ. Монгол улсын төрсний гэрчлэгээ. За би тэр Монгол бичгийг уншия. Монгол минь улс за мэдхгүй тэрийг нь мэдхгүй. Тэр Монгол бичгийн гэрлэлтийн гэрчлэгээ гэж. Гэрлэлтийн гэрчлэгээ гэж байна. Хүүшээ та хоёр чи бүр ингээд гэрлэлтэн дээр гэрээ хийцэн байдаг юм. Харин тийм ээ. За өнгөрсөө. Өчигдөр энэ гэрлэлтийн гэрчлэгээгээ гаргаж ирж үзэхгүй юу? Тэгээд тэгсэн чи маа нөхөр наад дээр чи хугацаа байна уу гэсэн шүү дээ. Тэг нь угаасаа. Тэгсэн чинь хугацаа байхгүй. Цаатал чи мэдж байгаа л да албаар. Тий та нарыг л гэж байгаа байхгүй. Гэрлэлтийн гэрчлэгээ маань байна. Дотор нь юу хоёр зураг байгаа. Манай хүүхдүүдийн зураг. Заяа бас нэг юм ингэж нэг айгүй нэг тийм яах юм аа. Харахгүй зүгээр л гэрлэлтийн гэрчлэгээ шүү дээ. Хүн болгонд байгаа шүү дээ. Эмхтэй хүн шүү. Заримдаа бас минь найз эрэгтэй хүн шиг харьцах гэдэг шүү. Өнөө. Энэ хүнийг бас хайрлж яваарай. Одоо бүгжөө гаргаж ирж гинт. Шал хуудлаа. Бүгжөө гаргаж. Цүнхнээсээ гаргаж ирсэн гэж. Тий, ингээ гаргаж байна. За дараагийнх нь За наад чи тодорхой болчлаа да. Тодорхой болсон тий. Тодорхой болчлаа. Юу за би сонсогч нараар таалгамаар байна. За дараагийнх нь таажлаа дараа нь угаасаа тэгээд сонсогч нар маань сайхан комент бичээрэй. За дараа нь баахан бичгийн цаас байна. Урлаа. Сар. Цаанаас нь заяа гарч ирж шүү дээ. Дахиад явах уу? За сар. Нүрээ таглаа шүү дээ. Заамаа. За юу вэ ч тус нөх юм уу? Тийм тус өгч байгаа. За ингээд манай найруулагч миний цүнхэн дотор байгаа богцны нэг зүйлийг нь задлж өгөх баха гэж найдаж байна. Вау. За манайхан бас таамгаад чи энийг хийх гээд юу юм бэ? Сонс. Өчигдөр дуудлага ирээд. Хөвчөө чангалын найруулагч. За миний сонсогч нар сонсоорой. Та бас хөвчөө чангалаа сонсоорой. Yeah. Тийм ээ. Дуу явж ш тий. Oh. Ганцаараа бие дааж хийсэн уран бүтээл. Тийм ээ. Зүгэлэг байшин гасан чи бит хоёр уулзаад гэр болсон дулаахан санжил өглөөний кофе дошутэй бицхан урс минь мэдсэн андер заримдаа хитцүүч гэлээ алхаад ороход намайг тэр чигтэр Заягийн гэр бүлийг бүгдээр хамтдаа төсөөлцгөөе. Миний зүрхний амраа бол бидний бичиж бойтух эгэл чири мортлоод эндугай алдах үед минь чараас минь апах эрдий хайрцаг шиг миний гэр бүл бол бидний бичиж бойтух эгэл чири мортлоод эндугай алдах үед минь чараас минь апах эрдий хайрцаг шиг миний гэр бүл. Вау. Олон улсын гэр бүлийн өдөр. Маргаан гомдол түнэрхэл хэсэгэн зур болоод л замхарнан буцаад бидийн хараад инэхэд бүхтүү байранда Өөлж болох уу? Болно. Хугацаа биднийг хөгшүүлэгч цангийн сэнэнэт минь хിവэрэ үлдэн нэг ширэн нэг цэг нэг дээр нэг зам энэ бол бидний бичиж буйтух эгэрчэрийн мөртлөөд эндүү Хойд болсон биз дээ. За яа. Болохгүй байна гэсэн. Вау. Йоо. Тийм ээ. Энэ бол миний гэр бүл. Заяагийн түүх. Йоо. Эркагийн гидсний өөх. Тоо муухай гоо. Чи наад үгээ өөш.
Нэр гоё юм. Бүр дотор харж байгаад яг ойлгох гэж байна. Энэ олон улсын гэр бүлийн одоо өдрөө гэр бүлийн радио дээрээс юм гэр бүлийн түүх дуулж байна гэхээр. Очроо. Энэ заяагийн гэр бүлийн тухай дуу биш вэ? Биш вэ. Би тэрийг нэг л мөрнөөс нь олж мэдлээ. Энэ ерөөсөө заяагийн гэр бүлийн тухай дуу биш вэ? Энэ ерөөсөө гэр бүлийн тухай дуу байна. Тийм ч юм уу? Тий. Энэ бол бидний бичиж буй түүх гэж штэ. Гэр бүлийн хүмүүс бас хоорондоо суушаа ширээн дээр түүх хичээ суuna гэж Байхгүй. Эрка кафтерээ юу гэж бодож байна? Би тэр 3 дугаар мөрийг л хараад ойлгомжтой л байна л да. Юу юм? Кофе эднийх бол одоо заяа уудаг байхгүй кофе. Бүр заяа битэл нөхөр маань ч Нөхөр нь ч уудаг. Гэр бүлийн радио гэдэг юм. Бидний гэлээд байгаа юм шүү. Гурлаа чи нэг гэр бүл болчиход байгаа юм шүү. Гурлаа. Тим заваарсан юм гэж. Уу яах вэ тэгэл. Бас тийм ээ. Гурлаг нэ мизүгөө шилэн оргоны цаана мартцсан байна шүү дээ. Үн ч гэсэн гоё болсон. Маш гоё болсон биш үү заяа. Айгүй гоё болсон. Ямар байна? Тэр өгнүүд нь их гоё болсон байна. Би үгийг та нарт хүргэх үү? Жанр нь их гоё болсон байх шүү. Үгийг хүргэе заяа. Тий. Зүгээр л нэг байшин байсан газар чи бид хоёр уулзаад гэр болсон. Дулаахан хүнжил, өглөөний кофе, дуу шуутай бяцхан өрсмөн нэмэгцэн. Амьдрал заримдаа хизүүж гэлээ алхаад ороход намайг твчих тэрэл газар. Энэ бол бидний бичиж буй түүх. Эгэл жирийн мөртлөө дэндүү гоё. Алдах үед минь гараас минь атгах эрдний хайрцаг шиг эрхэм миний гэр бүл. Хэрвээ багаан гомдол тунирхал хэсэгхэн зур болоод замхарна. Буцаад бид бие биенээ хараад инехэд бүх зүйл байранда орчихдаг юм. Цаг хугацаа биднийг хөгшрүүлэгч цангинсан инээд минь хിവэрэл үлдэнэ. Энэ бол бидний бичиж байгаа түүх. Эгэл жирийн мөртлөө дэндүү гоё. Алдах үед минь гараас минь атгах эрдний хайрцаг шиг эрхэм миний гэр бүлээ. Йоо янз. Шинэ ямар ч юм юу яаж байгаа юм бэ? Энэ зүгээр хосын нэг гэр бүлийн тухай ярьж байгаа юм. Радио мад биш нөө хүүхд мөхт хэр чинь бид нар энэ хүүхд мөхт боломжгүй шүү дээ. Яг гоо дараагийн шинэ хүмүүсийг те одоо чинь би одоо тойрын хүүхд байж болохоор байгаа байхгүй те шинээр төрсөн. Даав ээжтэй жоохон тонирхан өчтөр тонирхсан. За дараагийнхаа гарах уу? За гарахгүй одоо ингэ болцсон. Энэ угаасаа ингэ ойлгомжтой болчлаа. За өнөөдрийн нэвтрүүлгийн дөрөв өндөрлөө. Нөгөө тогтоогоо гаргая л да. Энэ одоо бүр хараа. Юу болчихоо. Энэ K-pop одоо урсгалын дуу бол гоё ялчгүй энэ заяа эмгтэй хүн болохоор романтик юм а тий. Наад чинь бүр ихнийх дээр бүр амар юм ийсэн. Дуу муутай юм гарч ирэл харсан. За одоо энийг задлах уу? Хүүхдтэйгээ хүү мүг авчирсан. Үгүй энийг задлах уу? Наа чин дотор нь мөнгөл байгаа илгүүд өөр юу аа. Биш вэ штэ. Яа захиа байна. Үгүй юу гэж үгж захиа байна. Надаа харин чи угаас хоёр байна над чинь. Харин тий хоёр би байгаа. хоёр төгсөж байгаа. Үгүй би хоёрт уншиж үгүй заяа. Бодлаа би тэр төгсөж. Гээ хоёрт уншиж үгүй. За. За нэрлэгч маань аяыг маань солиод өгөөрэй. Миний төсөөлжсэн юм шаал худлаа байсан. Тэгдэ чиний гоё ийсэн шүү. Эргэлт гэдэг. За тэгээд дэлгэц рүүгээ анхаараарай заяа. Тэгээд очроо дэлгэц рүүгээ анхаараарай. За. Хайр таавда захидал очих өдрийн мэнд хүргье. Та минь өглөө бүр нар мандахаас өмнө босож гэр бүлийнхэн төлөө зүтгэдэг. Таныхаа хичээл зүтгэлийг хамгийн оройс харж өсөж байгаа том хүн таньдаа зориулан энэхүү захидлыг бичиж байна. Та минь дөнгөж 40 нас хүрч байгаа ч 5 хүүхдийн аав өөрх гэрийн түшиг болоод амьдралын ачааг нэмсэглэр үүрж явааг чинь харахад үнэхээр бахархмаар байдаг. Би таныг заримдаа гайхдаг юм. Өглөө тийм эрт босоод л юмаа бэлдээд ажилдаа гардаг гэрнэ оройн нь UB комедигийн тайзан дээр зогсоод хүмүүсийг нэр хийлгэн инээлгэж аз жаргал бэлэглэж байгааг чинь харахад та яг л супер баатар шиг санагддаг. Хоёр ажил зэрэг амжуулж ядарсан шинжгүй бидэндээ цаг гаргадаг таны тэр их ирч хүч хаанаас нь гардыг бэ аава? Магадгүй таны тэр сайхан сахалд нуугдаж идэм болов гэж би хаяа тоглоом болгон боддог шүү. Та тэр сахалдаа хайртай гэж жигтэйхэн угаалгын өрөөний тавиур дээрх таны сахал арчилгааны тос, сам, шампунууд яг л эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл шиг олон шүү дээ. Сахлаа янзлаад, тосоод үрхээд, толинд хараа зогсож байгаа таныг харахад энэ аав одоо ямар ч гоё юм гэж бодогддог. Тэр их арчилгааны үр дүнд таны сахал үнэхээр л кул харагддаг шүү. Ээж танд төрсөн өдрөөр чинь сахал хүсдэг бүтээгдэхүүн авч өгөхөд та мөнжих гуниглсандаа ха. Сахал хусдаг те. Таны хамгийн гоё чанар бол заримдаа яг л над шиг эсвэл 5 настай дүү шиг минь далжгар
хүүхэд шиг болчихдогт байдаг. Аав шиг биш, яг л найз шиг минь хамт тоглож, хөгжилтэй зүйл ярьж, гэрт минь инээдгөөр авчирдагт чинь бид бүгд хайртай. Таны тэр хүүхэд шиг занал манай гэр бүлийг ийм халуун дулаан байлгадаг баха. Миний волейбол тоглох хоббиг та үргэлж дэмжиж, миний хүү чаднаа хичээгээрэй гэж урам өгдөгт тань маш их баярлдаг. Тэнцээний дараа тантай ярилцах, танаас зөвлөгөө авах хамгийн гоё байдаг. Заримдаа таныгаа гомдож уурлуулдагт уучлаарай. Таны уурлаж байгаа нь миний төлөө байдаг гэдгийг хүн мэддэг болохоор гомддоггүй. Таньда маш их хайртай шүү. Аваа, та минь үргэлж ийм хөгжилтэй, эрч хүчтэй, гэр бүлийнхээ багнан хайртай ээж минь сайн байгаарай. Том хүн таныгаа дуурайсан, хариуцлагатай, хөдөлмөрч хүн болохыг хичээх болно. Хайртай том хүү зоригт үлсээсэн. Үй зоригт үлсэлөө. За мэ. Яа. Ямар актер ойлолж байна заяа. Очрыг сахалгуу дүрхийг хардаг юм байна. Хард. За мэ. Энэ Шилний хацаанаас харчаад. Бас хашгинах тохоо. үх гэж байж гэдэг шиг. Гэтэ гоё юм байна ингээд. Яг хөө сая бол ингээд би нөө анх удаа том үгээс ингээд захиа авж штэ тий. Одоо өсвөр насруугааг орж байгаа 14 настай. Тэгээд би ингэж боддог байхгүй. Том одоо айлын том нь те ингээд яг ийм гоё ойлголттой те ийм байгаасаа л гэж боддгийг тэгэхэд ярьж чадахгүй байна ойлгох гэдэг. Зүгээр яркаар Дуулчихгүй дөө. чи намайг нэг инээлгдэг байдаг юм байна. Дуулчихгүй. Үнэхээр баярлалаа тэгээд яг ингээд эр хүнд бас яг аав хүнд нэг аав хүн яг ийм юм сонсох айгүй гоё байдаг юм те. Дуртай байдаг юм. Яг нулимсаар сайн ингээд би магадгүй нөө бид нар өмнө ярьж байсан нөө бид сайн байгаа болоо гэх те. Тэр одоо зүйл ингээд гоё гадагшилж байгаа хөөхгүй те. Өөр дотор ингээд хоримтлагдчихсэн зүйлүүд ингээд гадагшлаа явчлаа. Ямар гоё юм бэ. Заяада баярлалаа те. Ийм гоё юм. Ингээд чи цайлаа өгнө гэж бодохгүй. Харин би ингэж бүр өөрөө сэтгэгцэн эмгэгээ ингээд гоё сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж ингэж гоё яачаа дээрээс нь цалиа аваад байгаа байхгүй. Гоё яа би бүр ингээд тэр цалин боосч таарсан чи. амьдрал шал өөр өнгөтэй болчих юм. Ийм гоё цэнхэр байсан юм аа. Хар өрн сууж чи. Эркаг дэлгэц рүү анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Тэгээ миний зургууд сая байл. Маш их баярлалаа. Энэ биш шүү би. Энэ биш. Хайрт аав да. Би хангалттай хэлдэггүй ч гэсэн бүх зүйлд баярлалаа. Намайг баг байхад ойлгодоггүй байсан таны гаргасан золиос бүхэнд бас намайг үнэхээр төвхтөө байхад ч хайр халамжаа хизээж харамлаагүйд баярлалаа. Та үргэлж дэргэд минь байж дэлхийн бүх ачааг мөрөн дээрээ өөрч байгаа мэт байсан ч маш амархан юм шиг харагдуулдаг байсан. Хажуугаар нь хачин дайд жок хэлчихнэ. Та надад зүгээр л скотчор юм засахыг заагаагүй. Харин хүн ямар байх ёстойг үргэлж хажууд нь байж дэмжихийг, хүчтэй байхыг, бас бурхан амьдралын төлөвлөгөөнд чинь өөрчлөлт гаргахад ч инээж чаддаг байхыг заасан. Танд хамгийн дуртай стейкнээс тань ч илүү хайртай шүү. Том охин ингүүнээс нь. Оо яг тэгнэ, яг ингүүн байх шиг байсан. Манай охин шүлэг бичин надад угаасаа. Англиар бичнэ. Монголоор ер нь нэг Монголоор байх бах тийм. баг байхгүй. Монголоор үг өсөг бүрийг нь аавда зориулж бичсэн. Эвэдэм юм охинчд. Битэр чи одоо уул нэг хив юм байгаа шүү дээ. Одоо их хоорондоо их ойрхон юм байгаа шүү дээ нөгөө. Охтууд нэг аавда аим гэдэг шиг. Одоо нэг 16 хүрсэн чинь гэтээ яг ингээ одоо бодсон чи жоохон ингээ охинтойгоо ингээ нэг юм цаг жоохон өнгөрүүлээгөө. Бас хэсэг хугацаа өнгөрчиж нэг юм тэрвэрлдээ л нэг юм нялуурдаг хгүй битэр чи болно. Тэгээл нэг юм хоёулахна ялангуяа гуруулахна байхдаа бид гурав ч өстэй их л гудамжаар их алхаж малхаж одоо энэ Улаанбаатарын гудамжаар чинь гуруулахна алхаж малхаж их явдаг байла. Битэртэй хамт хөтлөж байгаа гэж битэр хэлдیں۔ Одоо нэг хөтлөсөн ч юм алгал да бид нар өөрсдөө. Тэгтээ хайртай шим миний охин манай охин үзээгүй гэж магадгүй хичээлд явцсан байгаа одоо. Тэгээд нөхөж үзүүлнэ. Маш их баярлаа. Үнэн үгтэй битсэн байна.
би яг Эркагийн ярьсныг одоо жишээлбэл Эрка хариулт үзүүллээ л дээ. Очрог том хүүдээ мэдээж загтал хаягалж бичсэн юм чинь том хүүдээ зориулаад одоо тайвширсан бол юу гэж хэлмээрэн загтлын хариуг радиогийн эфирээр шууд хүргэж. Тайвшраг байна уу? Тайвширч ячтэй. За тэгээд хүүдээ том хүүдээ хандаж хэлье. Тэгээд хамгийн анх одоо аав ээж хоёрынхоо бүр ингээд аз жаргал эрдэн болоод те аав ээждээ мэдлээд ирээд тэгээ өнөөдрийг хүртэл бас олон сайхан дүүнэртэй болоод гэдэг манай дүү хүү төрүүлсэн юм шиг ярих гэдэг шүү дээ. Тэгээд ямар тач одоо хүртэл манай том хүү хамгийн яг нэраа хүүхдтэй яг адилхан те би бас хүүгээ эрхлүүлдэг ер нь өглөөч гэсэн бас ингээл яа миний юу игээл үнсч мүнсэн тэнгүү жоохон том болж байгаа болохоор жоохон ичж мичээл ингээл байгаа л да. Тэгээд ямар тач хэлэх болохгүй ингээд жоохон уйлах гад ингээд айгүйх барилчжээ. Тэгээд ямар ч сан миний хөө урагшаа хичээгээрээ те хийх ёстой зүйлээ хийгээд игээрээ хамгийн гайхалтай нэг зүйл мэдээж аав нь бол одоо төгс хүн биш тийм ээ. Тэгээд харин ингээд алдаан дээрээс суралцаад урагшаа явахыг бас хичээнэ. Тэгээд ер нь бол одоо айлын том бас аав тэр бол айгүй чухал шүү те. Тэгээд хичээлээсээ игээр одоо бүр мэдхгүй бүр төөрөөд одоо бүр нэг яг сэтгэлийн үг биш хошшиг болох гэдэг. Хичээлээ. Яг бүр манд угаалгын машинаас ахын аавынхүү нөгөө юугаа гаргаараа гэдэг. Шокнд орчлоо бүр ингээд. Яг ийм юм ингээд яамаа гэж урьдчилж хэлдэггүй юм уу? Юу гэж хэлчихээ дээ. Гэхдээ хэлэх юм бол би бүр урьдчилж хэлнэ гэж юм байхгүй шүү дээ. Юу гэж тийм юм байх вэ? Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр 1993 оны 9-р сарын 20-ны хуралдаанаар 1994 оны 5-р сарын 15-ны өдөр болгоныг үүнээс хоошоо өдөр болгоныг дэлхийн гэр бүлийн өдөр болгон тэмдэглэе гэдэг шийдвэр гарч ирсэн юм аа. Тэгэхээр энэ ямар утга учиртай вэ гэхээр гэр бүлийн үнц нь ач холбогдлыг олон нийтэд таниулах, сануулах, өөрсдөд нь мэдүүлэх, дэлхийн гэр бүлүүдэд тулгарч байгаа бас нийгэм эдийн засаг, хүн ам зүйд тулгарч байгаа асуудлыг дэлхийн нийтээр анхаарал хандуулж ярьдаг юм өдөр юм байна л да. Тэгэхээр энэ өдрийн талаар мэдээлэл хүргэхдээ би зүгээр хүргэе гэж бодоогүй юм. Магадгүй хоёр хамтран хөтлөгч гэр бүлийнхаа үн цэнийг дахиад нэг санчаад ороод ирээсэй гэдэг үүднээс бяцхан орж ирлээ. Найруулагчтай бол хувилдах гэсэн үнэхээр чадаагүй би яагаад гэвэл өөрөө найруулагчтай хувилдаж байгаа юм шиг. Би хамаг миний шүлгийг уншаал чи зүгээр уйлаад байж. Тэгээ заримдаа бол би найруулагчид юу өгдөн штэ ингээд нэг янз янзын сюрприз бол зөндөө өгж л байсан штэ. Юм амар барьцантгай юм. Тэгээд ийм өдөр юм аа. Ер нь жил болго ингээд өөр урайтайгаар өөрийн гэсэн зүйлүүдийг ингээд дэвшүүлдэг л дээ. Яг 26 оны урай нь бол гэр бүл тэгш бус байдал ба хүүхдийн сайн сайхан гэдэг сэдвээр ярьж байгаа юм байлээ. Бас дуурж байгаа юм байлээ. Хүмүүст гэр бүлийн үн цэнийг харуулж байгаа юм байлээ. Тэгэхээр бид бүгдээрээ гэр бүлтэй магадгүй гэр бүл цохиогоогүй байсан ч гэсэндээ бид гэр бүл дотор л байгаа штэ. Аав ээжтэйгээ байгаа. Бүгд гэр бүлээс хамааралтай. Бүгд гэр бүлээс хамааралтай. Тэгэхээр гэр бүл гэдэг зүйлийнхаа үн цэнийг бид нэр өдөр тутамдаа хэрхэн яаж ойлгодог бол зүгээр л очиод өнгөрдөг газар ингээл зүгээр л яриад ингэчээдэг ч гэдэм үү те эсвэл намайг тайвшруулах ёстой ийм үүр гэж ойлгодог бол гэр бүл гэдэг маань өөрөө их том зүйл байгаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ өдрийг тэмдэглэх болсон ч гэсэндээ учиртай байдаг. Монгол улс бүр 2003 онд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн хуулийг шинжилэн батлаад түүн дотроо гэр бүлийн өдрийг бүр оруулж ирсэн байдаг гэсэн. 2003 оноос эхлээд Монгол улсад 5 сарын 15-ны өдрийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг гэсэн үг. Манай радиогийн хувьд ч гэсэндээ энэ өдрийг тохиолдуулаад маш олон арга хэмжээнүүдийг, маш олон контентуудыг, маш олон ярилцлагуудыг бол хийж ирсэн. За түүний нэгийг мэдээж яах аргагүй нөгөө хоёр аавтайгаа ярьж байгаа учраас нөгөө аавуудын хайрыг дулаанд хүрхийг санагдуулам гэрэл зургийн үзэгслэн жишээлүүд тэр их гоё болж илаа. Аавуудын зүгээр зургаар бид үзэгслэн гаргаж илаа. Энэ маань за зүгээр гэж байгаа юм шиг за яах вэ нэг халсанд байгаа зураг гэж харагдаж байгаа боловч аавын хайр, аавын нүмер, аавын мэдрэмжийг харуулсан гайхамшигтай үйл явдал бас болж исэн. Тэгэхээр гэр бүл гэдэг ганцхан ааваас тогтдгоо, ганцхан ээж бүрддгүү, зөвхөн аав ээж хоёр байгаад бүрддгүү. Тэнд чин хүүхдүүд бас чухал байр суурийг эзэлдэг. Гэр бүлийн гишүүн болгон гэр бүл гэдэг тодтголын хамгийн үнцэнтэй хэсэг болдог. Тэгээд энэ хэсгийн нэг болж байгаа. Та хоёртоо ч гэсэндээ олон улсын гэр бүлийн баярын өдрийн мэнд хүргье.
Баярлалаа. Заяада ч гэсэн бас гэр бүлийн баярын өдөр мэндийг хүргэе. Баярлалаа. За очроо хүрэгчлээ те. Ер нь ингэдэм би зүгээр яхаа бодоод идэх байхгүй юу. Цөөхөн нэг юм яг үнэхээр үн цэнтэйг нь хүн болгон ойлгодог, мэддэг мөртлөө. Яг үн цэнтэй юм шиг ханддаггүй нэг тийм 2 3 юм байдаг санагддаг байхгүй юу. Тэрний нэг нь одоо гэр бүл санагдаад байна. Гэр одоо зүгээр годомжинд гараад хүнээс суу. Чиний хувьд хамгийн чухал хүн хэн бэ гэвэл ээж аав те эхнэр хүүхэд энэ төр гэл хэлнэ. Бүгд л хэлнэ. А гэхдээ яг ингээд начир дээр сонголтоо хийхдээ те гэр бүлийнхэн төлөө бид нэр хийж ийн гэж бодоод илүү цагаар ажил дээр илүү суухыг сонгоод идэх ч гэдэм. Ялангуяа өнөөдөр бол баасан гарыг таарж байгаад би бүр олзуурхаад байгаа байхгүй. Ер нь бол баасан гарыг нэг найзуудтайгаа өнгөрөх. Би өөртөө цаг гаргах марах энэ гэж хүмүүс их бодох гээд байдаг бол тийм. Тэгдэг бол өнөөдөр бол яг ингээд гэр бүлдээ цаг зарцуулах ёстой юм байна гэдгийг бид нэр бодох ёстой юм бил. Түрүүн би яг тэр эфир дээр нэг ярьж байхдаа бас бодж байлаа л да. Яг гэр бүлийн өдрийг ер нь яаж ингэж гоё нэг үнжигтэй тос даасан маягаар ингэж гоё ойлгож тэмдэглэх ёстой вэ гэдэг те. Өнөөдөр бол заяа бол яг цэвэр сюрприз байлаа. Энэ бол шок байлаа. Бэлэг байлаа. Юу төрсөн өдрийн бялуу цаашаа зүгээр. Бялуурах юм байна те энэ шал дэми юм байна. Бялуунаас илүү бялуу байлаа. Ийм юмар одоо баг оролдё. Ядж хахад би нөгөө хамтран хөтлөгч найруулагчдынхаа гэр бүлтэй нэг дотн болох гэдэг талтай. Одоо жишээлбэл Эркагийн эхнэртэй болоод нөгөө амбай юм болохоор эхнэрлөө нь бичиж үзэж байгаа шууд охин руу нь бичиж байгаа. Яана заяагч өчигдөр бичсэн үү чи? Өчигдөр манай гэр бүл манай эхнэр боломжгүй байсан шүү дээ. Тийм, эхнэр нь гадуур явж байсан байхгүй юу? Гэхдээ энгүүнэтээ наваг холбож өгч байгаа байхгүй юу? Тэгээ тэгэнгүүт энгүүнээ болохоор яна заяагч би монголоор бичиж чадахгүй шүү дээ гинэ. Тэгээд тэгсэн дандаа ингээд нөгөө англиар мэдчлэг авч ирсэн юм чинь чи монголоор бичих гээд үзээч гин. За би чаднаа гэж. Манай өхний англи шүлэг нь би бүр нэг ном болгомоор санагддаг. Тийм, айгүй гоё. Ер нь бол нэг бичлэг нь айгүй гоё. Тэгээ өчигдөр болохоор би манайхтай яаж очрогийнхаа эхнэрлөө мэдээж шууд юу өдөд ороо шүү дээ. Тэр чинь асуудалгүй шүү дээ. Шууд би чинь маш нарийн мэдээллүүдийг авж байгаа. Тэгээ энэ зураг мургийг бүгдийн гэр бүлээс нь авж байгаа. Чиний түрүү нөгөө ярьсан жокгүй шүү дээ. Тэр чинь авцсан билээ ш мэдээлэл. Авцаа. Нөгөө юу чин тэдэн нас гэдэг нөгөө насны тухай ярьсан шүү дээ. Тэр чинь авцсан шүү дээ. Миний насыг зарлагчлаа тийм ээ. Сонсогчд миний насыг мэдчихлээ. За тэгээ манай гоё энэ аз жаргалыг хуваалцж байгаа сонсогчдийнхоо комментиг бас хэдүүлээ хамтдаа уншгоо тий гоё. Үнэхээр гоё юм. Нийт сонсогчд доо дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсын өнцөг булан бүрээс биднийг шимтэн үзэж байгаа, сонсож байгаа эрхэм сонсогч үзэгч танд олон улсын гэр бүлийн баярын мэнд дэвшүүлье. Йоо. Хамгийн чухал нь гэр бүл шүү. Өнөөдөр тэгэд нэраа гэр бүлийн тухай одоо манай займ нь одоо ярьж штэ тий. Гэхдээ энийг илүү их ингээл онл мол янз бүрийн зүйл ингээд ярьснаас илүү зүгээр өнөөдрийн гоё юм үйлдэл нь одоо биднэрт болон сонсож байгаа сонсогчд мань маш том юм гүнзгий юм. Өөрөөсөө хүн ер нь бол мэдлэгийг мэдчихийдэг гэж байгаа байхгүй. Хүн болгол мэднэ. Өөрөөсөө хаанаас ч өнөөдөр техник технологи хөгжсөн цаг үед мэдээллүүдээс сурчдаг. Гол нь энэ зүрхэн дотор байгаа тэр нандин утсан тэр мэдлэг рүүгээ тий тарих зүрхэн ингээ холбогдох энэ гоё ажлыг хийлээ шүү дээ. Тэр акшн л хамгийн хэцүү шүү дээ. Ер нь хөндлөө шүү. Энэ дотор чи юм гитарын маш олон утас байгаа шүү дээ. Бүдөө утас байгаа. Яг гоо тийм нарийн утсыг хөндлөө. Олон баг 2 цаг 3 цагийн лекц гэр бүлийн лекц уншснаас илүү үр дүнтэй сайхан зүйл байлаа. Зайда баярлалаа маш баярлалаа. Баярлалаа. Сонсогчдын комментиг хүргэе. Мэдээж дараагийн удаа би хин нэгэн сонсогчд сюрприз барихыг өгөөсөхгүй. Сонсогчдоо хүртлөө. Өөр алж чадах юм байна л да. За ингээд Эрдэнэ цэцэг мол маань бүх гэр бүлүүд амар тайван аз жаргалтай байг, баяр хөөртэй байг гэж өрөөж байна. Энэ өдрийг гэр бүлүүд сайхан өнгөрүүлээрэ баярын мэндэ гэсэн байна. Ядам сүрэн туяа хүн бүр уяраад зарим нэг нь уйлжээ янз нь ухрааж үзэж уйлнаа гайгүй. Гэр бүлүүд тэгш дүүрэн амьдрал тэвэр дүүрэн хайр бэлэглээ. Хороогийн аз ёндоо бүхний хүсье азтай л байвал аанда болдог хорвоо шүү гэсэн байна. Очроод гэр бүлийн баярын мэнд хүргэсэн одоо комментууд бас байгаа юм байна. Дээхэн талд хормын урилга гэдэг тааврын яг доор вау очроо гэр бүлд нь аз жаргал хүсье ямар гоё мундаг юм бэ. Өөлчлээ гэ даваа сүрэн баяр. Сонсогчдоо би бүгднийг мөнгө хорим дээр урина.
Очрогийн гэр бүлд аз жаргал хүсье гэсэн байна. Ваавал да юу хөөрхи юм бэ? Хүүгээс нь загтлал ирсэн байна. Гэр бүлд нь аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн өрөө гэж одоо очродоо хүссэн байна. За одоо Эрка гарч ирнэ. Би яг Ванга шиг хэлье гэж. Ганаас өвчин томорсон байна. Уйлмаар байвал уйлчил байх хэрэгтэй шүү гэж очроод хандаж хэлжсэн шүү. Энэ яг нөгөө Би очроод бол уйлчдаг юм уу? юм ярьж яхад нь бол яаж исэн. Эрка их нэртэйгээ ямар адилхан царайтай юм бэ? Тэгээд Заяаны хань адилхан байдаг гэсэн шүү. Хөөрхөн юм бэ? Аз жаргал хүсье гэж ямар гэж хөөрхөн юм байна. бэ? За би хийсэн шүү. Гой. Эркагийн гэр бүл аз жаргал хүсье гэсэн бэ. За, Ямар баярлалаа. хөөрхөн загтлууд вэ? Хөөрхөн ямаа охин нь аавын ирэх гүнж нь байх таа гэсэн байна. Тийм цаад. За тэгээд Эркада гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө аз жаргал хүсье гэсэн байна. Баярлаа. Нэрэл очроо 1988-ын нөгөө дуугүй байдаг аавтай адилхан байна гэсэн байна. Тэгийн аавыг хэлж явах шиг байна тий. Тэгж чинь. За тэгээд цаашлаад өмнөөс нь бүр огшчихлоо. Хүүхдүүд ийм л хөөрхөн гигээхэн хайр дөрөн шүү. Манай хоёр залуу өнөөдөр ч гялалзаад юунд ч гүйцэтгэхээргүй ирж хүчээр цэнэглэгдлээ дээ гэсэн байна. Яг зөв. Загтал бичдэг хүргэдэг үйлчилгээ байгаа юм байна лээ. Facebook дээр байгаа юм байна лээ. Гоё байгаа юм байна. Аавда нөхөртөө захиа бичнэ гэсэн байна. За вау үнэт зүйл утга учир гэж ойлгосон зөв байжээ гэсэн байна. Хайр дүүрэн гэр бүлүүдэд аз жаргал хүсье. Бурхны ивэр дүүрэн байгээ гэсэн. Баярлаа. Та нар маань ямар мундаг юм бэ? Бахархаж байна та нараараа гэсэн бол Эрдэнэцэг бол маань үүнээс араас орж ирсэн байх шүү. Өглөөний мэндийг ороод ирсэн бах юм Бүх гэр бүлдээ баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай. Дэлхийн гэр бүлийн баярын өдрийг бүх найзуудтай хүргье. За та нар хоорондоо баярлалаад ахын бас орж ирж яах чинь. Угаасаа энэ угаасаа тэгэн штэ. Яах өөр одоо өөр яах одоо яалтаач хэвтэй тий. Одоо харин бидний дунд ороод ирээрээ. 9986 10 45 10 45 дугаар Очрогийн 2000 төгрөгийг заяа авчих. ороод ирээ. Тэглээ. Дахиад хэлчих. Одоо 3000 9986 10 45 9986 1045. Та холбогдож орж ирээд өөрийнхөө гэр бүлийг нэг яг өглөө ажилдаа орохоосоо өмнө нэг сайхан дурсаад яриад гаач. Харин тэгээрэй. Нэг сайхан яриач. Зайгийн нэг хүүхдийн гуцнуудын буцааж өгье харин гутлын чааш нээч. Өөрөөсөө гутал сайн. Танаа багт бол таархааргүй байгаа зү. Араа одоо багтчих юм байна. Энэ таарах уу? Багтчих юм байна. Багтахаар Багтах байгаа. юм байна. Гэтэ наа чи айгу гоё юм биш үү те. Энэ харин арай жижиг юм аа. Нярада л Энэ гэхдээ бас яг хүүгүүдийнх юм байна тий яг. Бүр яг хүүгүүдийнх юм Үгүй, байна. одоо Охин ингэж ш- өмссөн. Гэтэ айгу гоё байна. Энэ одоо жишээ нь одоо ингээд одоо Заяа те Эрка яг ингээ хөтлөгчд одоо найруулагч Мизо энэ хэдтэйгээ би бас ингээ хамтран ажиллаад бас нэг гоё юм гэр бүл шиг болчиход байгаа байхгүй. Гоё те гэр бүл шиг гоё одоо ингээ өгчтөр ингээ сэтгэлээ уудалж одоо Эркатай ярилцахс гоё байлаа. Тэ. За. За сонсогчтой Найкаа бол орж ирэх нь тодорхой байсан л та би Тий. хэлчихсэн. Цаг л авч Гоё ялээ. инээж орж ирээрээ сэтгэл догдлуулам. За наад Тэгтээ саяхан ч гэсэн гоё юм байна. гоё байна. Гоё юм байна. Гоё. За, сайн уу Найка? Сайн уу өглөөний мэнд бүр яг зуршил болж шít одоо бүр Гоё байна, тэгтээ гоё байна. зам зарлах чигээл. Тийм байна, тийм тэгээ байна. угаасаа зуршил болохгүй л ингээд суугаад байгаа байхгүй юу? Энд бүр цагаа хүлээж мүлээ. Найка ер нь хэр хол явд юм бэ ажил руугаа? Оо би ойрт одоо нэг 2 км алхацдаг. Тэгээ ойрхон ирсэн учраас том өрөөнд зочлоод байгаа шүү. Тийштэй нэрээ тийштэй тий. Тий. Гоё. Ажил ойрхон багчсан бас айгүй гоё нөө. Амар гоё гоц. Аа. Энэ хоёр би хэлээд ойлгохгүй байгаа энэ хоёр. Өдөө би тэр ойлгоод яах юм. Нэрээ өглөөдөө нэг Найкагийн доо болоод Ямар гоё юм бэ? Бүр амар гоё бахархаж шít нөгөө харах өнцөг өөрчлөгдлөө гэдэг шиг. За, юу өөрчлөгдөж? намайг ямар өнцгөр харж ирсэн. Чамаг 90 градусаар харж байсан. Одоо 45 градусаар хардаг болсон. Энэ нэг давдайсан сахал өдрөг. Арслан гэж дуудах байлаа байлаа. Күү сахалтай гэж. Нэрээр нь дуудмаар. Арслан гэж дуудахаа ойлоод ирвэс гэхгүй. Чад өөглөө. Арслан ч бас гоё юм шүү. Гоё шүү. Сүрлэг штэ. Аратны хаан гэхээр яг л гоё. Таах юм Өнөөдрийн байна. гэр бүл дээр болох юм байна. За, Найко маань мэдээж өнөр өтгөн гэр бүлийн бас эзэгтэй агаад байгаа. Тэгэхээр өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиож Найкогийнхан гэр бүлд баярын мэнд дэвшүүлье. Баярлаа. Манай хоёр охин болохоор уг нь нэг хаяада захиа бичдэг байсан. Тэгээ одоо нөгөө томроод ирэхээр бас багасчлаа. Гомдоочих юм бол эсвэл баярлах юм бол тий гэс захиа хоорондоо тусдаа өрөөрөндөө бичиж жагаад наашаа нууцаар өгчдөг гэдэггүй надаа. Тэгсэн одоо ерөнхийдөө ховордсон байсан юм байна гэдгийг сайн анзаарлаа бас. Тэгээ би ч өөрөө бас эргүүлж
инээдтэй захиа бичгээ болсон байсан байна. Тэгээ хүн чинь нэг үнийг анзаардгүй юм биш тэг цагаа тулахаар. Харин тэгдэм аа. Та эдтэй ингээд сая захиаг инээсэн чинь нөгөө хуучин дурсамжууд бодогдоод бас давхар уйл хайшглаа. Яа, бас уулзааг айгүй удсан барыг сар гарan болсон баха. Ноёко ч аав охин штэ. Тийм. Бас өвөгийн охин байдаг юм тест. Бараг л хайртай залууг нөхрөөсөө илүү бараг нялгуур энэ хоёр чинь бүр. Тийм үү. Тэгээ манай нөхөр ч өөр яг би ч өөр айгүй сонирж яах вэ? Угсаа айгүй аавтайгаа адилхан сонгоцсон. Тэгэхээр тэгээд айгүй гоё л идэв штэ. Тэгээд энэ бүтэнсэнд аавтайгаа нэг болцд юм уу гэж бодоод л байж байна. Ямар гоё юм бэ? Тийм билээ захиалчаад. Оо бүр захиалцсан. Өө чамайг тэгээ хэлсэн чи гинт нэг сонио хизээ би тхийх бол гэж бодоод ах юм. Гоё. Ээжтэйгээ болцоод, охинтойгоо болцоод тий. Тэгээ одоо 16 нас гэдэг чи юу вэ Эрка минь юу юугүүл тэгэл аава болцъё гэл ингээл явах юм. Би одоо яг наадах чинь бодохоор нэрээ бас жоохон яш ярихраад байгаа. Яна Зээ бай Гэхдээ гинэ. хүлээхээсээ илүү өөртөө санаачлаа. маань өөртөө уг нь тийм. Одоо нэгэнт таашд ингээд гоё ихний алхмыг хийцэн чинь гоё эргүүлээд гоё болзъё гэд урилга явуулаач. Тэгвэл бүр гоё санагдаж шүү дээ. Хамгуудтэйгээ ч гэсэн болзоол. Харин тийм. Бүгдийн цаг гаргаад тий. Тийм. Яг өдөр тутамдаа гэртээ ингээл ярилцдаг л сайн л хүмүүс л та гэхдээ Гэ сайн юм шиг байна л та гэдэг. Тэр чи хангалтгүй шүү дарвалцаад гараа гэж загнаад байхгүй. тийм нөгөө гадуур гоё болзол амар гоё сонирхолтой шүү дээ. Зөв, зөв. Болзъё гэд урилга явуулна гэдэг чи өөрөө өгөө сонирн байхгүй юу? Нэг гоё санагдал догтлоо л тэгээ хийдгүй юм хийж байгаа болохоор зүгээр ярилцдаг байнг хийж байгаа шүү дээ. Зүгээр хоёлаа болцоонд явъя гэж зүгээр хэлэхгүйгээр бүр урилга мурлага явуулаад уу. Гоё би яг ясаа. Бас танаас сүртэй юу? Нэр байж болох юм. Эрхэм хүндэт том хөө тэр. Аа Тэгээ бүр гоё Оо бүр хаалга үүд мүүдийг нь тогшоод ингээд гаднаас нь авч маавал бүр сүртэй юм шүү Бас Эрка. тийм л юм байна. болж болно. Бас тийм л юм байна. Оо. Эсвэл албаар доотлын дэлгүүрт төр зүгээр захиа үлдээчихэд тэндээс нэг хүргэлт авчаарэ гэдэг ч юм уу тий. Хүүгийнхаа нөгөө нэг сургууль дээр сайн охиныг ингээд судалж олонгууд тэр охиноор нь захиа оруулж ирэхгүй. Аав чинь чамд зүгээр урилга болох хэлгээ. штэ. Яа болохгүй юм уу? Юу яа? Оо за төмс. Хүүгийн зүрхээр тоглох нь. Энэ нөгөө градус юу? Нэр хооч. Чи манай хөө нөгөө охин өөрт нь захиа өгч ийн гэж бодож аав нь чи. Йоо ямар мохоо төмс юм болов. Болвоо гинэ. Үгүй уг нь яг хуу зайлуул. алдагдаад. Тий, уг нь бол зайлуул очроо нөгөө нэг сэтгэл гаргаад ингээд нэг гоёор Бас үгэл гэж судлах бодсон л ахал та чи Болцоо гоё юм байна. Гэтэ наад судалгаа чи биш биш. Наачаар тэнийг үнэхээр тэнийг Хин Найкогийн Найкогийн өөртөө яг сэтгэл хөдлөлөөдөө бас яг хөө суралцж байгаа ч гэсэндээ яг илүү сайн гаргаж сураагүй л байгаа шүү дээ одоо хүртэл тий. Тэгэхээр яг иймэрхүү жижиг сажиг ч гэсэндээ дetail юмуд хийж байгаа бол зүгээр юм шиг санагддаг. Харин тийм ээ, нарийн мари. Яг Гэтэ тийм. мэдрэмж дутаад байна ам Нойко нэр яг үннийг л хэлээ. Харин тийм. Уг нь бол Одоо энэ заяа шиг ингэ сэтгэхгүй байхгүй би. Одоо Найкогоос асууя л та. Мэдээж нөгөө гэр бүлийн ээж нь агаад байна штэ тий. Гэрийг нь гээгүүлэгч нь байгаад байна штэ тий. Тэгэхээр ээжийн зүгээс яг гэр бүлээ хайрлаж байгаа шүү. Гэр бүлээ хамгаалж байгаа шүү гэдгээ яаж харуулж, үзүүлж, ойлгуулж магадгүй хэлдэг вэ? гэт дэмжиг сэдвийг минь мэдгүй уг нь тэгэл хичээгээл явдсан шүү дээ. Тэгээд заримдаа ч нөгөө хит хатуудаад байгаа юм шиг хориод байгаа юм шиг, базаад байгаа юм шиг, бариад байгаа юм шиг санагддаг юм шиг байгаа. Анхаарал хит ихтгэр. Тэгээд яг хөө зүгээр яг аль болох л туслах гал явдсан шүү дээ. Одоо юу гэж ярьлах юм мэддэг байхгүй юу? Одоо өөрийнхөө хэрэндээ л одоо хичээж байгаа тий. Тэгэл өдөр болгоо нэг хамт цагийг өнгөрүүлчих гээл тэгээ санаа оноо гаргаал даанчудаас яг хүснээр алахгүй бүгдээрээ өөрөөсөө хувийнхаа юмтай гээл ингэчээр заа гээл төлөө цагийн амралтаараа ч гэдэг юм уу нэг санаа оноо ингээл эмгтэл хүн болохоор илүү төм сандаг шүү дээ. Тэгэл гаргаал эсвэл өдөр болгон бид нар оройныхоо олон дээр яг ингээд цуглардаг. Тэгэхээр тэр үеэс хоол идэхээс өмнөхөн өнөөдөр юу болсон талаар нь асуугаад ярилцах зүйл байвал ярилцаад тэгээ шийдвэрлэх юм дээрээ шийдвэрлээд аль болох шүүлтүүргүйгээр сонсох гэж найз шиг зөвлөх гэж хичээдэг. Тийм тэгээд нөгөө хилээд байгаа нөгөө хилээгүй байхад нь өөртөө анзаараад юмыг нь хийж өгөхийг хүсдэг.
За Нойкогоос одоо яг сүүлийн асуултыг асууя заяа. Яа энэ эхний булан маань өндөрлөх нэлээд төгсөн байгаа учраас сүүлийн асуултыг асууя. Бүтэн сая өдөр аавтайгаа болцох гэж байгаа юм байна. Түрүүн би хоёр залууга загтал битсэн хүмүүстэй зориулж шин сэтгэлийн үгээ хэлээч гэж хүссэн бас хэлсэн. Одоо харин Нойкогоо аавдаа зориулаад шин сэтгэлийн үгээ хэлээч гэж хүсэж байна. Өдийг хүртэл ингээд сайн болох гэж хичээсэн аавдаа тий. Ганцаараа ч гэсэндээ биднийхэн төлөө цовсон, жаргасан бүх зүйлийг өгсөнд сэтгэл зүйн хувьд ч тэр баялагын хувьд ч тэр бүх зүйлийг өөрийгөө гаргуунд гаргаад өгсөн болохоор маш их баярлалдаг. Бүтэн сая өдөр уулзъя тий. Бүтэн сая өдөр уулзъя баярлалаа. Хайртай шүү гэж хэлээ. Одоо би уцаа тасалчаад аав руу залхана да. Яг тэгээрээ. Заяа. Яг одоо хайртай гэр бүлийнхэн эрхэм гишүүд рүү залгаарай. Магадгүй хантайгаа гэргийтэйгээ ойрхон уулзсан ч гэсэндээ аав ээжтэйгээ өчигдөр өнөөдөр холбогдоогүй болвол холбогдоод хайртай гэдгээ илэрхийлээрэй. Хамгийн чухал нь гэр бүл. Тэгээ Нойкогийнхон болзоонд нь амжилт хүсье. Үчиг сайхан өнгөрүүлээрэй. Аавд нь эрүүл инх аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Аавтайгаа олон жил хамтдаа хамгийн сайхан дурсамжийг бүтээгээрэй. Маш их баярлалаа. Тэгээд цагаа уг нь хамт байнгын байхыг хүсдэг гэсэн гаргаж чадахгүй байгаа дуучлаарай гэд бас хэлье. Аав нь ойлгож байгаа шүү, ойлгож байгаа. Баярлалаа. Аавгаа залгаарай. За яа өнөөдөр энэ гоё дурсамжийг ч гэдэг юм гоё өдрийг бэлгэлж хагаад баярлалаа. Зүгээр. Бүлүүдтэй аалсын гэр бүлийн өдрийн мэндийг хүргье. Та нар мань бүгдээрээ л хичээж байгаа. Бүгд сайн байгаа учраас өөрийгөө магтаад нэг гоё твэрцгээгээрэй гэж хэлье. Баярлалаа. Үргэлжлүүлээ хамтаагаарай. Нойкогийн дуу хоолойг өглөөд сонсох ихэр гоё идэв шүү тийм ээ. Гайхамшигтай. Гэхдээ манай радио хажуудаа тийм эмлэг авахгүй юм бах та гэсэн. Зүгээр хамт ажилтдаг наа юм бүр. За ингээд комментуудыг хүргэе. Жундаги би үе өсвөр насны охинтойгоо хоёулахнаа охтын өдөр хийдгээ гадуур дэлгүүрээр явж ресторанд хоолнд ороод яг охиныхон хүслээр нэг өдрийг өнгөрөөдөг. Манай охин маш их дуртай. Ээжийн хизээ хоёлоо охтын өдөр хийх үү гэд өөрөө асуудаг болсон охин маань гэсэн байна. За тэгээд тийм шүү гэр бүлийн сэмхэн гинтийн булагнаан зохион байгуулж хүүхдүүдэд баярлуулах нэрээ гоё санаа юм шүү. Би ээжтэй аавдаа чухал хүн гэж мэдрүүлэх нь маш том уран болно доо гэд манай болроо битсэн байна. За тэгээ гэр бүлийн радио 104.5 радиогийн бүх ажилтан албан хаагч нартаа гэр бүлийн баярын мэнд хүргье гэд там одон чимэг маань битсэн байна. Нойко маань гоё инээдэг шүү гэд Нойкогийн инээдэг ярьжсэн олон хүн орж ирсэн байна. Нойкогийн инээдгүүгээр өглөө баг эхлэхгүй гэж манай ядам сүрэн туягч баг тийм утгатай юм битсэн байсан шүү. Тэгээ дээшлээд ядам сүрэн туягч нэг комментиг уншаадахтай. Нойкогийн инээдэг гэдэг. Үгүй дээшлээд. Тэр мянган ахын меншны дээр байна. Дээр үү? За энэ юу яатсан байна? Энэ харагдахгүй байна. Очроо юм шиг. Очроо харагдахгүй шүү. Энэ яг ингээд хүлцээд байна яг энэ хэсэг нь. Очроо тэр ядуу сүрэн таягч комментиг байна. Хүн бүр хоёраад. За энэ хүн гэж байгаа маа. За хүн гэж байна. Хүн бүр хоёраад. Тэрний доор. За ба энийг уулаатай. Миний заяач наадах чи уншсан байхгүй юу? Миний заяач ухааны далааж юу. Хизээ энэ хоёр залуу хариуг нь бартнаа. Марталгүй яах вэ те бид. Йоо арай. Болон тороол бартна. Яг чи зүг биччихгүй дээ. Үгний бөөс хоёроо те бартандаа гэж байна одоо. Мартандаа л гэж байгаа гол та. Тэгээ хизээ үгүй байхгүй. Хизээ энэ хариуг нь барьж та хоёр дуусан. Барьна гэдэг юм уу? Гэдэг аахгүй юу нэрээ. Ингэж бичихгүй их чи. Хоёлаа тэгвэл заяада ингээд хөө. Яаж хоёлаа эргэж буцааж барих вэ гэхлээр үгүй пранк нэг өдөр ч гэсэн заяагаар тоглоом хийхгүй л бай. Тэр нь өөрөө амар том бэл. Би бол эфиртээ ирэхгүй байснараа л заяагийн хамаг идэхсийг сэргээж мэрэж. Хобор ингэхгүй. Хоёулын өрний ажлаас гарах нь заяад хамгийн том бэл. За боли. Ингээд энд хүрээд өнөөдрийн хар цүнх булангаа өндөрлөж байна. Өнөөдөр олон улсын дэлхийн за бүр ингээд хүн болгоны хувьд яг энэ өдрийг бас мартаж болохгүй шүү. Мартаж болохгүй өдөр болоод энэ өдөр болохгүй цөөхөн өдрүүдийн нэг шүү. 5 сарын 15 энэ өдрийг дэлхийн нийтээрээ дэлхийн гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр нь гэр бүлийн үн цэнийг харуулсан, гэр бүл ямар чухал вэ гэдгийг мэдрүүлэх энэ чухал өдөр юм аа. Тэгэхээр
гэр бүлдээ хайртай, гэр бүлээ эрхэм гэж боддог. Яг одоо гэр бүлээ зүрхэндээ тээж бодож, инээж, баярлаж, уйлж байгаа эрхэм хүн танд дэлхийн гэр бүлийн өдрийг дахин хүргэснээр өнөөдрийн хар хайрцгийг энд хүргээд жаргаж байна. Баярлаа. За баярлаа. Чамд ирсэн комментиг уншчих уу? За ямар мэдрэмж энэ комментиг байгаад битэр уг нь бол хэлэх гэжсэн шүү. Хэлэх гэжсэн чинь энэ төрүүлээ хэлчлээ. Тэгэхээр уншчих. Мэдрэмжтэй, мэдрэмж өндөртэй, сэргэлийн хөөрхөн заяа. Баярлуулж байгаа хүнийхээ өмнөөс өөрөө баярлаад хөөрхөн гэдэг нь гэж. Би бүр үнэхээр баярлалаа. Яг баярлуулж байгаа хүнийхээ өмнөөс би үнэхээр хөөрөөд идэх байхгүй юу? Манай заяач айгу. Өнөөдөр би ирдэг цагаасаа дахиад 30 минутын өмнө ирсэн. 5:40 гэхэд хүрээд ирсэн. Тэгээ тэнд чинь бүр ингээд дахин нааша цаашаа аваад. Би ирдэг цагаасаа 10 минутын хойно ирсэн шүү дээ. Би ирдэг цагаасаа харин. За энэ яриа цааш явахгүй байна. Захин сонсч магадгүй би нэг хэлэхгүй гэдэг. За яг одоо зүрхэн давлгаагаа явуулцгаая. Юурээс энэ хоёртой ийм уянгийн романтик хэлэлтэй те ийм яриад хэрэг байхгүй. Энийн оронд энэ хоёрын микийг хагаад мисутайгаа зүгээр аяар ярилцахад би баг ойлгоно. На миз чинь мууртай болцсон. Одоо чамтай тэгж ярихгүй гэсэн. За ярьсан чи. За зүрхэн давлгаа. Зүрхэн давлгаагаа явуулъя. 10 секунд зүрхэн давлгаа. Хаанаас зүрхэн давлгаагаар нэгдэж байгаа бичээрэй. Гэр бүлийн радио. Зүрхэн давлгаа. Та нар төсөөлтөө ингээ яг зүрхээр давлгаа болоод бид нар бас айн те. Би нэг ингэж төсөөлж ингэж цацдаг штэ. Яг одоо ингээ Улаанбаатарын өглөө шоу те Улаанбаатарын яг энэ сансрын дэнж дээрээс Улаанбаатар руу зүрхээр бороо оруулж байна. Хайраар засгарч масгараад байна те. Цацх нь хаашаа бэ? Цацхахэр ч араа өөр юм болчиход. За, дэлхийн гэр бүлийн өдрийн мэндийг хөтлөгч найруулагч болон бүх сонсогч найзуудынхаа гэр бүлд эрүүлийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё гэд Жун Даги маань бичсэн байна. Тэгээ ер нь бол сэтгэлтэй хүн л уншиж чаддیں۔ За хоёроо гэж ядамсрын туяа бичсэн байна. Нөгөө зөв бичгийн дүрм айгу сайтай юм болохоор тэрийг бид тэр ойлгоцсон шүү дээ, тийм ээ. За яг дүрм сайтай байсан уу? Бид тэр чи зүгээр хошгонж байгаа. Хошгонж байгаа. Юу вэ? Хошног гэсэн. Гоо хошгонж байгаа байхгүй гэж. Хошног гэж юу? Хошног гэж юу гэж. Тэгтээ хошног гоё те. Гоё штэ идэхэд гоё өгдөг байхгүй. Өстой гоё штэ. Би бүр өнөө орой бүр хошног чанж идэх гэж бодоод. Хаяа. За ингээд баахан юм чанж идэж гоё сайхнаар гайхсан хоёр залуутайгаа үнэхээр мэдрэмжтэй нэг найруулагчтайгаар энд байна гэд ганцхан өөрийнх нь нэрийг хэлдэг те. Заяа энд байна. Ингээд тун удахгүй дараагийн болон руугаа шилжцгээе. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. За өнөөдрийн хар цөмхнөөс ч гэсэн нэг гинтийн темууд гарч ирлээ шүү аа. Ирэх 7 хоногт одоо энэ хар цөмхнөөс дахиад юу л гарч ирдэм бол доо. Удахгүй уулзцгаая. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Бүгдээрээ одоо бэлгээ задалцгаая. Вау. 7 хоногийн турш бидэнтэй хамт байсан гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр бидэнтэй хамт байсан үнэхээр үн цэнтэй сонсогч танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Талархлаа илэрхийлж байна. Талархлаа шууд алгасахгүй бидэнтэй холбоо өрөө готос ирсэн 1045. Та бүхэн маань хаанаас зүрхэн давлгаанд нэгдснээ сайхан бичээрэй. Яг хаана байгаа гэж ер нь бол мэднэ л дээ. Гэхдээ сайхан бичээрэй. Тий. Одоо Улаанбаатар гэж бичмээргүй байна. Улаанбаатар бол их том газар. За Улаанбаатар хотын одоо сонгон хайрхан дүүргийн 6 дугаар хороо гэдэг шиг тий. Байрныхаа тоот орчныхоо дугаарыг бас бичээрэй. Хүүе, тэгээд нэртэйгэр нь үүдийн кодыг бичгүү. Код бас бичээрэй. Тэгээд хамгийн нөгөө нэг мэдээлэл нь шилэн данс олчлоо шүү дээ. Хүний хувийн мэдээлэл гэдгээ бас бичээрэй гоё. Яг одоо гэртний хийх юм байгаа хідэн цагаас гэрээс сулрахаас бичих юм уу? Энэ ямар хаймар хэрэг вэ? Энэ нэг буруу тийшээ явчихсан. Тэр болохгүй юм байна тий. Тэгээд тэр ёстой болохгүй шүү. Тэгж юусоо та хувийн мэдээлэл бичих шаардлагагүй. Хаанаас биднийг сонсож байгаагаа л бичгээд хангалттай. За сансрын колонк гэж. Өнөөдөр яг одоо бэлэг булан маань эхэлж байна. Бэлэг булан. Тийм ээ. Найзуудаа өнөөдрийн бэлгийг дахин танилцуулах уу? За дахиад нэг танилцуулчих тий бас. Сая сүүлд орж ирсэн бас сонсогчд байгаа. Өнөөдрийн бэлэг бол үнэхээр чухал бэлэг байгаа шүү. Өнөөдрийн бэлэг булангаараа бид нэг сонсогчдоо даваагаас баасан гарагийн хооронд бидэндээ хамт байсан
сонсогч дундаасаа нэг хүнд бидэнтэй хамт байсан баярлаа, өглөөг хамт угцсан талархлаа гэд танд зориулсан, таны эрүүл мэндэд зориулсан, за таны гэр бүлд зориулсан, гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаанд тань зориулсан бэлгийг бид бэлддэг. Харин энэ 7 хоногт гэх юм бол 18 нас хүртэлх 2-оос 18 нас хүртэлх таны гэр бүлийн гишүүний, за 2 гишүүний шүү. 2 гишүүний яг энэ өсөлтөнд нь зориулсан мэрэгжлийн эмчтэй хамтарсан төлөвлөгөө гаргаж өгөх гэж байгаа. Энэ вакцины эрхийн эзэн болох юм аа. Тийм. Түрүүн хэлжсэн шүү дээ. Манай Нойко болохоор 25 нас хүртлээр хүн уг нь өсдөгөө. Тэгдэг. Өсөх боломжтой байдаг. Гэхдээ амьдралын хэм маяг, буруу дадал, зуршил, за тэгээд түрүүн хэлсэнчлэн янз бүрийн хүний өвчнөөс шалтгаалаад тэр өсөлтийн зон гэж байд юм байна. Өсөлтийн зон ингээ хаагдчихдээ юм байна. Хаагдсан нөхцөлд өсгөө болчдөг гэсэн. Бид нар чинь өсөлтийн зон гэж мэдэхгүй өсөлт зогсон гэл ингээ яриад байдаг штеп. Миний өсөл зогсчлоо гэл ингээл ингэдэг. Тэгвэл тэр өсөлтийн зон гэдэгтээ шууд хамаатай байдаг. Хүн болгон яг адилхан цаг хугацаанд бас тэр нь зогсохгүй штэ. Тийм. Зарим хүмүүс их хаагдах одоо буруу хоолтоос ч юм уу амьдралын хэм маягаас болоод айгүй эрт мэрт ингээ тэр нь айгүй удаашрах бас боломжтой байж магадгүй штэ тий. Тэгээ яг нөө тухайн хүүхэдтэй ингээд шинжилгээ хийгээд ярилцаад за тэгээ дээрэс нь бэлгийн боожилт за наснаас нь шалтгаалаад эн чинь бүр маш нарийн төлөвлөгөөнүүдийг гаргадаг юм байна. Тэгээд яг насандаа хэвийн өсөлттэй байгаа нөхцөлд за одоо ийм дадал зуршилтай байгаараа ингээрэ тэгэрэ гэдэг зөвлөгөөнүүдийг өгөхөөс гадна харин наснаасаа өсөлт нь арай жоохон бага байгаа нөхцөл ямар витамин уух вэ? Ямар тунгаар уух вэ? Хэдийх хэрэг хугацаанд уух байж гэдэг юм уу? Бүр ийм өсөлтийн нарийн төлөвлөгөө гаргаад өгчт юм байна. Тэгээ би энэ эмнэлэгтэйгээ ярихдаа би бас давхар асуухгүй юу? Юуны магт гэж бодоод өөрийгөө үзүүлээ нас. Тий, юу өсөж Үгүй юу өсөж магадгүй шүү эмэгтэй өсдөг байхгүй. Ингэсэн юм а би 3 хүүхэд дээрээ гурвуулан дээр нь одоо энэ ч нөгөө нэг жирэмсэн байхад ингээд өсөлт одоо нөгөө өндөр жим ингээ хамаагүй үзэж байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр яах аргагүй би ингээд сүүлийн төрөлтөн дээрээ 3 см өссөн байсан байхгүй. Эхний төрөлтөн дээрээ 3 см намссан байсан байхгүй. Юусэн 3 см л циклтэй яваад байгаа байхгүй. Үлгэр өргөцсөн байсан юм шиг. Төрөхөд ер нь сантиметр эмэгтэй хүн төрөхөд өсчихийдэг юм уу? Мэдгүй. Тэгэхээр би юуны магад гэж боддог. Тэгээ би юуны магад гэж. Манай ихнэр жоохон өндөр болоод байгаа маа. Яг тийм ээ. Тэгээ одоо 5 хүүхдийнхээ дараа те аливаа хараа одоо 6 дахь руугаа гэдэг. Улам өндөр болох гэдэг. Тэгээ юуны магад гэж бодоод би асуухгүй юу? Насанд хүрсэн хүн одоо ингээ үзүүлж болох уу? Ингээд янз янзын те нөхцөлттэй холбоотой юм зөвлөгөө мэдээлэл авч болох уу гэсэн. Эм чин ухаан алдаж унаа 3 хоногийн дараас ирсэн гэсэн. Тий. Эм чин надад дахиад мэдээлэлээ эхнээс нөхсөн. За ер нь бол 2-оос 18 нас 18-аас 25 нас гэл ингээл ярьсан. Тэгээд тэгэхээр би гүйгүүгүү ингээд томчууд гэд. За тэгээд 2-оос 18-аас 18-аас 25 нас гэдгээ дахин давтаад ахыг бодоход боломжгүй юм шиг байлээ. Нэр нэг ийм бодол төрж байгаа надад. Төрөвч үзүүлж болох уу тэр юмчид? Одоо өсөлт гэдэг байгаа үстэй тий. Өсгөмөр шүү дээ. Өсгөмөр шүү дээ. Өндөр шүү дээ. Би өндөр шүү дээ. Ингээд ихсгмээр шүү дээ тий. Өндөр болгомоор шүү дээ. Би нэг айгүй юм нууц арга байдаг. Тэр эмчээс өөр нууц арга. Одоо заяа ингээд үнэхэр өшөө жоохон өсөхийг хүсэж байна уу? Би нууц зааж одоо гэдэг баг 2.10-аас гэж арай дахиад жоохон өсөхийг хүсэж байна уу? Гэхдээ би одоо нөхрөө дандаа дээрээс харах хэцүү шүү дээ надад. Тэгвэл баярлалаа. Одоо баг намхан болгодог болоод би жоохон намхан болчмаар. Тэгвэл баяр боллоо. Яг намхан байхаар гоё үгүй те. Доороос нь яг мөрөхөд яг эрүүрүүн маа. Одоо тамаа ихнэр бол 5 төрсэн юм чи нэлээд өндөр болсон байгаа шүү дээ. Өндөр болсон шууд чигээрээ гоё. Шууд чигээрээ мөргөн шүү дээ. Хамар дээр өмнө бол 90 дороос орж ирдэг байсан. Одоо яг хамарлуу. Гэтэ би бол өсмөрг байгаа. Бойл. Нэг өсөх гээд байгаа юм шиг намайг те. Би өсмөрг байгаа. Өсчүүл өмд таархаа болоод би дахиад өмд авах хэрэгтэй болно. Наад чи яхир хүн тэр чи шал дэмий байна. Юу ч яриад байгаа юм дээ би одоо. За манай одоо айгуу би үнэхээр өнөөдөр маш их тэсэж байгаа. Ой коммент уншаа. Өнөөдөр чин олон улсын гэр бүлийн өдөр. Би та нар намайг бүр ингээд дадлагжуулсан байгаа байхгүй. Ер нь бүх хоёрыг эмгтээчүүд авсан шүү дээ. Олон улсын гэр бүлийн өдөр. Тэгээ гэр бүлийн өдөр учраас би үнэхээр ингээд өнөөдөр өглөөнийхэн яг тэр хар хайрцагнаас хооших тэр мэдрэмж маань ингээд байгаад байгаа учраас хоёрыг би дандаа ингээд гэгээлэг цайжгаа цагаалнаар харж байгаа. Энэ хоёрын төмс царайлаад байгаа. Юусэн надад ингээд наалтахгүй байгаа шүү. Тэгж байгаа сайн байна.
За тэгээрэй заяа. Лажима оюун цэцэг гэгч маань манай хиний манай очроогийн нутгаар дайраа цаашаа явж байгаа юм байна. Манай Дорнод аймгийн Хэрлэн сумын хавирга боолтоос гинэ. Боолт гэдэг юм уу? яг манай төрсөн нутаг шүү дээ. Дорнод аймгийн тэр цаатлын Хэрлэн сум гэдэг чинь миний яг төрсэн газар байхгүй. Оо, хилийн зураг сайд юм уу? Энэ бол санаандгүй учрал биш үү лээ. Хам модон чимэг маань гэрээсэ гэсэн байна. За манай наран жаргал пэрнлээ 37 одоо яг зүрх явуулсан байх шүү. Яг 37-г явуулсан байна. Энэ тоолдгүй маа зүгээр баримжаагаар хэлчихдэг. Найз нэгсэн штэ нэрээ. Яг радиод ажилт ингээд өглөөний эфирт гарснаас хойш супер хүчтэй болоод найз нь танаа ихнэр тооны багш гэсэн штэ. Найз нь бүр супер хүчтэй. Маш хурдан бодлогын хариултыг хэлдэг тийм юутай болсон шүү. Нэг бодлого бодол. Чи нэг бодлого бодвол. Чи хэдээр ч хэдийг нэмүүлж үржүүлж асууж болно надаар. За бодлого бодолч. Хэл. Тийм үү. Тийм. Юу супер. Чи бүр гайхна. За ингээ. Рандмаар хэл. 3666-г За 3666 үрчгэн. 8686. 7980. Хотлаа, шал хотлаа. Юу гэсэн үг юм? Худлаа гэдэг чи юу гэсэн үг юм? 7980 гээ би хурдан хэлж байгаа үстэй. За. Ийм л Супер. ийм л байгаа. Харин тийм байна энэ. Өнөөдөр чи гэр бүлийн өдөр шүү дээ. Харин тий. Амар ширтэж мэрдэхгүй. Би өөрөө ийм юмда би өөрөө хөгжөөл тэгээд. За манайха удахгүй бэлэг задарнаа. Тэгээд та ядгой бөөнрөөд байж гараа гэдэг бөөнрөөд. За ямар ч ихнийхээ Нарны өдрийн хороолоос өөрийгөө эрхлүүлж энэ өглөө орноосоо сонсож бэнэ гэ ядамсрын төвяа бүр орноосоо сонсож байгаа юм байна чи үгүй. Энэ Нойкогийн тэр бичснийг уншиж чадж байна уу та нар? Яг тэр нэг ихний наран жаргал пэрнлигийн доор ингээд бичсэн байгаа байхгүй юу? Надад болохоор сам одон чимэг гэрээсээ гэдгээс хоошоо л харагдаж байгаа. Харин тий тэрнээс хоошоо. Доошоо. Тэр зүрхтэй хамт. Камахама гэнэ. Камахамеха гэж байна. Юу гэсэн үг юм бэ? Нааша хөрөө дээр ирээд байгаа юм шүү. Come on гэдэг. За тэр хавцаал юм шиг. Kiss me болохгүй те. Камехамеха Камахамеха гэж байна. Энэ ямар хэл вэ? Камехамеха. Йоо. Хав гэдэг юм шүү. За энэ ястаа. Манай найруулагч ч гэсэн орчуулах гээд барахгүй. Google Translate хүртэл танихгүй. За Дархан хотоос манай Даваас Хөрөн Баярагч маань битсэн байна. Тийм байна. За ганаас өгчин яасан бэ хаа гинүү? За Дархан хотоос яасан бэ хаа гинэ. За нарны хороолоос өөрийгөө эрхлүүлж энэ өглөөг орноосоо сонсож байна гэдгийг тойрол уншсан байгаа. Одоо яг төсөөлөгдөж байна. Санскритоос давлгаанд нэглээ гэдгийг ер нь уншихгүй ч байх боломжтой байсан. Солонгосын ганаас өгчингийн битснийг уншил та. Би тэрийг орсоор бичсэн байна гэж бодоод уншаадсан байхгүй тэрнээс хойш. Ям Хошны гоё гинэ. Хошин гоё гэдэг. хошин гоё. Хошин гоё гинэ. Хошин гоё. Тийм тэр нөгөөдхийн ярьж байгаа юм байна. Нөгөө хоёрын чанж идэх гээд байгаа зүйлийг ярьж байгаа юм байна. байгаа юм яриад байгаа шүү. За Солонгосын Бусан хотоос ганцаараа сонсож байна гэсэн байна. За Бусан сайхан газар байна лээ шүү. Дараа очихороо очноо гэд. За минь маань хоорондоо бичээд унлаа. Уучлаарай би намхан биш. 2 м 10 см. Би бүр өнөөдөр өглөө гарт. Би ер нь гэрээсээ өглөө болон гартаа өөрийнх нь өндрийг өөрийнх нь жин үзээд гардаг. Миний жин өндөртөө хийж марахгүй шүү. Бүр байгуулгаараа маргадгүй юмтай сонсогчд маань маргаж болохгүй. Энэ Туяагч хэл. Би туяагч миний өндрийг мэдж байгаа. тэгнь. Туяагч би метр хэлээ 2.10 сүлд үзэхэд 2.10 байсан шүү. Туяагч өөрөө харин өндөр шин нилээ. Туяагч 2.50 хавцаа. Би бас хэлнэ. Заяа 2.10 шүү. Тий 2.10 яа. Амар өндөр. Би ингэж явж. Тий бэлгээ задлана. Задлсан ш. Гү задл. Юу лээ? Задлах гэж байгаа. Төр хүлээж байгаараа манайхан төр Хэлгээ хүлээж байгаараа. Хэлсэн мэт. Хэлцээ. Одоо харин шалгаруулах гэдэг. Сууд ундрахч маань хай унтцсан байж тийг гэж нөө. Ундрагч маань айгүй гоё юм байгаа шүү. Буцаагаад гүйлгээрээ. За Зурагтаар би гарч байгаа. Дараагийн боолын зүрхээр булъя гэж байгаамаа гинэ. За. Бид нэр үнэхээр ойлгосонгүй шүү дээ. Одоо яг монголоор биччихье. Тэр дараагийн боолоор бичгээ болио. Гэрээсээ дарихээс орондооч гих шиг гал гинэ энэ. Манайхан өнөөдөр бүгд бөөндөө орондоо орцгооц юм аа. Орондоо гинэ яа. Хүчээ сэлбэж байна. Ари ира гинэ. Баасанд орноосоо сонсоод юун ч аргалтай юм. Харин тий, яг тий. За тэгээ энд бүр баталж जैन энийг бахалтайгаар очроо уншаад өгөөч. Туяагч 2 м 10 гэдэг чинь. Үнэ. Игч минь ямар яг энэ үед манай найруулагч яасан үнэ юм ярьдیں۔ гэдгээ явуулах хэрэгтэй байхгүй. Бүр ойлж шít. Наад дээр ерөөсөө энийгээ дарддаг байхгүй. Би бүр нэг өдөр дараасаа гэд би уг нь за энэ ярьж байна.
Ямар зөв юм ярьдаг юм бэ? Араас нь ямаа байдаг. Би одоо даваагаас баасан гариг болгон би энэ хоёроос илүү их зөв юм яриад байгаа байхгүй юу гэн. За даанч энэ нь над дээр ерөөс дуурд би баг хүчилжиж дуурч байгаа байхгүй юу. Ашгүй өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр байж таарад би тэрэн дээр нь ингээд бас дуургаж таарж байгаа байхгүй юу те. Ундрах ихч гэж хин юм бэ? Сувдааштай очроо дарвана гэнэ. Ундрах гэдэг нь овг. Тийм шүү дээ. Ундрах нь юу шүү дээ? Овг шүү дээ, тий? Овг нь аахгүй. Тийм. Би тийштэй би нөө андуур. Сувд ундрах гэдэг. Би нөө артлыг уншаад байж нөө монголчууд ч нөө инх тайвны Эрдэнэ очир гэдэг төгсгөлд нь нэр нь байгаа гэдэг шүү дээ. Тэнгүүд энэ хэд минь бас жоохон Европ чиглэлтэй хүн байна тийм ээ. Европ стайлаар бичснийг нь би андуурсан байна. Sorry. Тэгэнгүүт гайхдаг байх те. Энэ одоо хин юм болоо энэ ундрах гэж одоо хин болоо гэж одоо. Ундрах чинь та нар мэддэг юм уу? Ундрах чинь манай сувдагчийн овг нь шүү дээ. Овг нь яагаад та нар мэдэн дээ яагаад. Ер нь Драгон Бол гэдэг аним үзсэн юм уу та нар? Үзлэг байх те. Тэр аним дээр чин гол дүр нь лазер гаргахтай хилдээн гинэ. Санж гинэ. Мэдхгүй би тэрийг бол мэдхгүй юм байна. Би үзээгүй болохоор өстой мэдхгүй шүү. За. Ганаас өгч угаасаа надаас нэлээд намхан юм байна. 185 см гэдэг чинь баг газраар явд юм шүү. Тийм байна. 185 см-ээс доош хүмүүс яаж амьдардаг байна тий? Доогоор нэлээд хүүтэн мүтэн байдаг байна тий. Айгу хүүтэн гэсэн шүү. Нартай өдрүүдэд яг нартай өдрөө болоо сүйтрэлүүгээ арайд өгөх юм уу? Очроо бүр дугаа байгаа шүү. За одоо харин би ундрах гэдэг андуурсан бас тэрэндээ шок ороод яа хүний нэр ингээ буруу дурчаа. Одоо сувдаа гэдгээр нь бол одоо ойлгосон шүү. Сайн уу сувдаагч гээл тэ. За хилээд ойлгохгүй байгаа мó гинэ. Таны нэр бол сувдаа. Би нөө миний идэх дуртай шүл бол сувдаа. Би ямар ч юм. Яах вэ сонсогчдоо би ичээд байна нэрээ. Миний идэх дуртай хоол бол сувдаа тий. Тий. Бас дуудах дуртай хамгийн гоё нэр бол сувдаа. Хоёулаа эндэ булганы дундаа. Болж гин үү? Дөгчин тий нилээн гайг болж гин тий. Эндэ хоёулаа булганы дундаа за тэгээ дууссан. Болоо нэг мөрлөх. Ер нь яг сум жон райм холход гисэн үг байгаа байхгүй. Тийм байна. За одоо харин даваагаас баасан гаригийн меншн давалгаа зүрхэн давалгаа энэ дундаас гарч ирэх хүмүүсээ тодруулах уу? Тэгье. За эхлэе. Тийм байна. Энэ дундаас гарч ирэх хүмүүс маань за тэгээд бүр тэр дундаас дахиад шалгаруулах хүмүүс маань шагналын сан юу вэ гэхээр 2-оос 18 насны хүүхэдтэй өсөлтөнд нь зориулсан цогт зөвлөгөө мэдээллийг мэрэгжлийн хүнээс авах тийм эрхийн бичиг өгч байгаа гэсэн үг шүү. За энэ эрхийн бичиг маань бол маш гоё. Хүссэн үедээ үзүүлнэ. Харин тийм гэж байна. Хүссэн үедээ үзүүлнэ. Одоо жишээлбэл бид өнөөдөр та үзүүлээрэй гэхгүй таны хүссэн цагт цагийг нь авна. Та одоо хүүхэдгүй байлаа гэж бодоход хүүхдээ төрөөд 3 нас хүртэл хүлээж агаад 3 үзүүлж болно. Йоо нэрээ. Үнхээр хитүү байна. Надад нэрээ тусдах боломжтой хэнийг туслаасаа нэрээ. Миний идэх дуртай хоол бол сувдаа гэж зүгээр өөрийнхөө идэх дуртай хоол идэх ярьж байгаа шүү. Sorry те. Багта сувдаа шиг сувдаа гэсэн. Багта гочин сануул юм байна шүү. Март бара яасуу ширгэл хизээш битгий мартаарай. Энэ хоёр ийм л хүмүүс. Сувдаа шиг ширгэлч юм баахан сахалтай хүн гараад. Баахан уу. Юу сувдаагч тэгээд крашлна гэдэг чинь тэгэл алдаатай оноотой юутай тэгэл крашлна шүү. Тийм шүү дээ сувдаагч. Би чи анх крашчгүй байлаа тийм ээ. Одоо бүр краштай болчихсон. Үнэхээр гоё. За одоо ингэ найруулагч энэ хоёрыг микрофоныг бүр хаач болно шүү заяа. За гаригийн энэ болохоор зүрхэн давалгаа байгаах гэж бодож байна. Зүрхэн давалгаа нийтдээ 51 хүн дундаас бид яг одоо сонголтыг хийх гэж байна. Зүрхэн давалгааны 51 хүн шүү. 1 2 3 явлаа. За наад чи явсан. Сувдаагч намаа өөр хүнд өгцөн гэж шүү. Мixэг байхад уу? Чи ядаж хэд очсноо мэдээ. Одоо бомбог юм хааш. Тэгш жаргал долгоор баяр үргээ. Үгүй таньдаг хүн баг шиг байх юм. Ихний болцлоо хангалаа. Одоо харин даваа гаргийн меншн давалгааг бид хамтдаа эхлүүлэх гэж байна. Даваа гаргийн меншн давалгаанд нийтдээ 15 хүн өрсөлдөж байгаа юм байна. Даваа гаргийн меншн давалгаа зааж байгаа. Энэ дотор би байна уу? Тэр тэгшээ ах. Би меншн давалгаанд сая тэр нэг өдрөө сонгогдсон тэр тэгшээ ах хэрвээ шалгарах юм бол би билгийг би өгнө шүү заяа. Энэ миний таньдаг хүн байх шиг байна. Тэгшээ сая. За ингээд меншн давалгааг эхлүүлцгээе. 1 2 3 ау. За явла.
удаа. Жундаги. Жундаги. Апмарен гэж зөндөө хэлж шүү. Тэгсэн шүү. За, ингээд Жундаги даваа гаригийн 2 дахь боломжийн эзэн болж гарч ирлээ. Одоо харин бид мигмар гариг руу шилжиж байна. Мигмар гариг нийтдээ зүрхэн давалгаанд 46 хүн нэгдснээр яг одоо сонголтыг хийх гэж байна. 1 2 3 явлаа. За ихтэй. Энэ иргэдэг юмнаас би гарч ирэхгүй юм байлээ гинэ. Туяа гэж. За, төгөлдөр баяр үргээ. Төгөлдөр чи ястаа ихнээс нь хойш байнгын меншн давалгаанд орж байгаа. Гэхдээ анх удаа тодорч байгаа. Удаа шүү энэ. Төгөлдөрт баяр хүргэе хүү. Энэ иргэдэг юмнаас би гарч ирэхгүй. Энэ бөөргийн дотор чинь миний нэр юу байгаа мó? Байгаа штэ. Та нар хараач штэ. Одоо тэр хараач штэ. Эрдэнэ даваа байна. Эрдэнэ очин тоо одоо байж штэ. Ямар хартай юм бэ тооёрч тоо. Энэ болохоор мигмар гаргийн меншн давалгаагаа. Меншн давалгаанд нийтдээ 16 хүн өрсөлдөж байна. 1 2 3 явлаа. Энэ угаас эрдэнэ даваа дээр тодорно л доо. Ямаргаан байхгүй. Тэ. Заяа тодорд юм байна. Үнэхээр тодорх юм аа Энэ хаяа. нэг юм орцсон. Энэ бол одтой шүү би хаяа. За одоо ингээд лав гариг руу шилжицгээе. Лав гариг нийтдээ 49 хүний зүрхэн давалгаан дундаас бид сонголтыг хийх гэж байна. Яасаа одоо ирээж илсэн юмнууд вэ? 1 2 3 Явда. Ингээд 49 хүнээс дахиад гараад ирэх бол гоё доо. Нойко бүр 3 гарч ирдсэн шүү дээ. тэгсэн ш нэр Нойко 3 гарч ирээд авсан ш. Яа! Шижир туяа шийдэг сүрэн өнгөрсөн 7 хоногт бас нэг удаа нэр нь гарч ирж байсан хүн байна. За бүр Яндоны хүн байна. Яндоны хүн байна. За ингээд лав гаригийн меншн давалгаа нийт 19 хүн оролцсон байгаа энэ удаад. Ингээд 19 хүн дундаасаа нэг хүнийг сонгоцгоё. 1 2 3 явлаа. Эрэглээ. Эндээс үлээгээд байгаа ш. Тий, үлээгээд байгаа ш. Тэгээ зогсоод мохсоогоод байгаа ш. Зарим хүмүүс. Ой. Мизу! Энийг шууд устгах. За мизутэй баяр хүргэе. Уучлаарай нариулагчтай худлаа шүү гэж. Мизуд баяр хүргэе. За болж байна. Одоо дараагийн боломжит хөлбөр пүрэв гариг руу шилжиж байна. Пүрэв гариг нийтдээ 41 хүн зүрхэн давалгаанд нэгдсэн байгаа. Ингээд 41 хүн дундаас нэг хүнийг сонгоцгоё. Би одоо гэр бүлээс 5-5 хүн меншн хийлгчээд одоо ямар ч магадлал байна. Нэг нь ч орж ирэхгүй. Хэцүү юм бэлээ. Энд чинь бас сайн дураар болохгүй. За. Дахиад Мизу! Энэ өөр Ой, чи нана юм дараад байгаа юм шүү дээ. Доор соронц моронц тавьчихсан өөш. Соронц тавьчихсан сууж байгаа шүү. Үгүй энэ Мизуг дараа салгын шүү. Энэ хоёр дараалаад Мизу болсон чи бүр үргэлжилсэн Мизу болсон шүү дээ. Яагаад сүртэй нараа Мизу чи хоёр яг хүүтэй штэ. Тийм. Яг хүү Нас хоёр хүүхдийн нас нь яг тохирно. яг тохирно шүү. Гэтэ одоо энийг сонь те. Одоо ингээл баян ингээл меншн хийгээл зүрх талгаа. Тэдний одоо нэр нь ерөөсөө гарахгүй те. Тэгснэ хальт орж ирээд гарсан хүмүүсийн бас гарч байна. Энэ сонь. Харин тийм. Гэтэ зүгээр зүгээр. Цаанаас аахгүй. Энэ хамгийн гол нь хүний гар орохооргүй програмаар бид сонголтыг хийж байгаа учраас ямар ч мафа байхгүй. Жакард ядуурын туяа их шиг шараа ингээд байгаа байхгүй. Миний нэр байна уу? Над бүрэн кид чинь миний. За одоо ингээ энийг зогсоож байгаад энэ бол өнөөдрийн хаваа баасан гаргийг шүү зэ. За ингээ баасан гаргийн зүрхэн давалгаанд энэ чинь нөгөө ихний булан хүртэл явсан шүү дээ. Ихний булан хүртэл явсан зүрхэн давалгаанд бид нэгдсэн хүмүүстэй яг одоо сонголтыг хийх гэж байна. 1 2 3 хөөе үүсэ мүсэ явж байгаа юм шүү дээ. Баасан гаргийн зүрхэн давалгаа. Манай том уу? За энэ нэг надад захиа ütсэн манай хөө шалгарчлаа. Баяр хүргэе үүсэ. Энэ айгу шудраг явдаг юм байна манайхаа. Энэ айгу шудраг явдаг юм байна. Тэр сорон зморз байхгүй. Үнэхээр өөрийн нэр орж ирэхээр ингээ шудраг явдаг юм байна. Айгу шудраг явдаг. Жакарта нэр чинь байхгүй гэдлөө. Юу вэ? Наад ногооны хардаа. Тэр ногооныг чи унш заяа. Жакарт гэж хийнэ. Сая комент бичээд байгаа сонсогч. Тийм үү? Америк юм уу? Юу үгүй. Юу вэ? Монгол хүн. Юу вэ? Америк хэл юу вэ? За ингээ баасан гаргийн меншн давалгаанд нийтдээ 14 хүн орж ирсэн байна. Ингээд 14 хүн дундаасаа бид сонголтыг энэ юу вэ? Хапизим пазал бихото ямар амар нэртэй хүн орсон байгаа юм бэ те? Үгүй тийм байна те. Монгол хүн үү? Харин шууд хасчихгүй. За ингээд 1 2 3 явлаа. Явлаа. Яа! Шудраг явдаг юм байна. Үнэхээр шудраг явдаг юм байна. Манайхаа энд эргэлзэх хэрэггүй шүү тийм ээ. Өнөөдөр бид бас юу гэж хүнийг бас яагаад сонцон борон яриа сууж байгаа. Юу яа? Мизуг салахын мизу. Уус наа чи рандом л ч тий. Шафл бичдэг. Биш шинэ нэрийн дээр доор оруулъя. Одоо наад шафл ч чинь харин.
Ингээд сольждог. Шафалдаг. За. Шафл гэдэг нь ингээд рандом болгоно. Ингээд энэ тэнд оруулна гэсэн үг байхгүй. Бас барьцаад байна шүү дээ тэр дунд нь. За ингээд дахин та бүхнийг анхаарлыгтэй татъя. Энэ юу вэ гэхээр за шудраг явдгийг байна гэж нэр би ийшээ харахгүй ийшээ харахлаа гэж шал өөр тийш хандаад. Тэр айгүй шудраг байдаг юм байна. Би бас өнөөдөр хүртэл эргэлзэж байна. Би өнгөрсөн 7 хоногийн хүртэл эргэлзсэн шүү. Одоо ерөөс эргэлзэх явцсан. 5 6 7 8 9 хүн биш. 1 2 3 4 5 6 7 Одоо ингэ төгсгөл нөө. Энэ нэг дутуу шүү дээ. Хин дутуу болчих уу? Жундаги байв орсон байна. Хин дутуу байгаа. За харъя. 1 2 3 4 5 6 7 8 9 лээ шүү дээ. Тэгээ 10 байх хэрэгтэй байхгүй юу? Вау, тийм үү. Миний нэрийг гасцсан уу? Энэс сонгоогүй штэ. Өнөөдрийнхөө сонгоогүй штэ. Энийг сонгоогүй штэ. Нэг дутуу байгаа. Угаасаа нэг дутуу байгаа юм байна тий. Дутуу байгаа тий. Болоогүй байгаа. Тэгвэл түрүүнийх чинь баасан гаргийн юу зүрхэн давлага хийсэн биз дээ. Зүрхэн давлага. Одоо эн чинь болохоор харин би гайхацсан. Жакарт нөгөө нэг меншнд ороогүй байсан байхгүй. Тэр заяагийн нэр мэрийг харал та. Би маягийн битсэн байгаа штэ. Яастаа гоё битсэн биз. За яа гэж байгаа. За ингээд сүүлийн хүрдээ үгүй сүүлээс 2 дахь хүрдээ эргүүлье. За энэ 5 дахь өдрийн одоо меншн хийсэн юм цөөхөн меншн давлага хийсэн юм уу? Энэ чинь бол нэг ихнийх дээр ингэж авсан учраас тий. За. Яач чаа. Бус нь бол бүхэл нэвтрүүлгийн турш авчиж байгаа байхгүй. 1 2 3 шудраг юм байлээ шүү. Явлаа. Би хойно үт. Жуниа даги. Тэр миний нэрийг харалаа. Эрка боро гэсэн байгаа шүү дээ тэр доор. Би зөвхөн нэрийг орууллаа. За Жундагийн 2 дахь сонгогдлоо. Жундагийн 2 дахь сонгогдлоо. Даги гэдэг. Шижиг туяа шилэг сүрэн Жундаги заяа инх заяа Эрдэнэ очор инх тайван Мизо төгөлдөр Үйсэ урдлынх нь уншихад бас хэцүү юм байна. Айшлин гэж байгаа юм аа. Энэ юу гэж байгаа юм? Айшлин гэдэг нь юу юм? Мэдгүй. Айшлин гэж харж марж явдаг нохин юм уу? Биш үү? Биш үү, Айшлин. За Мизо тэгш жаргал долгоор Жундаги гэсэн нийтдээ 10 хүн маань даваагаас баасан гаригийн меншн болон зүрхэн давалгаанд нэгдэснээр сонголтоор гарч ирлээ. Энэ хараа ядам сүрэнтэй чинь маргаан хийж шүү. Би ч алга гинэ. Ядам сүрэнтэй чи би яг энэ меншнийг нь би түүсэн хүн багхгүй юу? Та байхгүй байсан. Ягаад тэгэхээр та бүр өдөөс хойш орж ирсэн байхгүй юу? Дараа орж ирсэн шүү. Та бүр баг бид нар унтах гэж яхад орж ирсэн шүү. Тийш. За одоо ингээд эдгээр 10 хүнээс өнөөдрийн буюу энэ 7 хоногийн бэлгийн эзнийг хамтдаа тодруулцгаая. 1 2 За манайхаас 2 хүн байгаа штэ. За одоо арайчтай бас байхгүй маань. Өнгөрсөн 7 би болохгүй байна уу? Би болохгүй байна. Энэ хотлоо байна уу? Шодрог биш ээ нөө энэ чинь. Орц моронцоо харуулахгүй за тоглосон. Жаргал долгор тай. Би бүр баяр хилээдсэн шүү дээ. Би баяр хүргэе гэж байгаа нэг хотлоо нэг эфирээр яаж байгаа сард өөрөө сонгогддог. Баяр хүргэе. Өнгөрсөн 7 би яг ийм байсан. Даанч тэр үед очроо байгаагүй байхгүй юу? Тэгээд яна байгаагүй учраас мэдрэмжийг шууд ингэ авч байгаа юм шиг. За меншн хийч. Тэгш жаргал долгорыг меншн хийч. Даваа гаргаас тодорсон тий? Тэгсэн. Бүр даваа гаргаас тодорол. Тэгш жаргал долгоор танд баяр хүргэе. Баяр. Энэ мэдчлэн 7 хоног мөн биш тий манай тань хамт байгаа сонсогч танд бидний зүгээс бэлэг бэлддэг байгаа. Энэхүү бэлгийг баасан гаргийн 2 дахь булангаараа бид өгдөг байгаа. Тэгш жаргал долгор энэ хүний гэр бүлд нь 2-оос 18 насны хүүхэд байгаа. Байхгүй юу? За тэгвэл хүнд бэлгэлэх юм байна. Тэг хүнд бэлгэлнэ. Энэ хүн одоо ах байхгүй юу? Манай ах одоо Эрдэнэтэд байдаг. Хүүхдүүд нь бол том болсон тусдамстаа гарцсан байхгүй юу? Зөв. Хүүхдүүдийнх нь хүүхдүүд байгаа юу? Байгаа. Одоо миний харин нөгөө хэлсэн чи тэр байхгүй юу? Одоо хүүхдүүд нь хүүхэд төрүүлэхээр тэр хүүхдийг хүлээж байгаа 3 жилийн дараа үзүүлсэн. За танаа таньдаг ах чинь баяр хүргэе. Танд баяр хүргэе. Та ямар ч гэсэн 2-оос 18 насны 2 хүүхэдтэй яг энэ өсөлтийн багц үзлэгт оруулаад өөртөө нь зориулсан зөвхөн тэр хүүхэдтэй зориулсан эмчилгээ биш. За энэ нөө төлөвлөгөө өсөлтийн төлөвлөгөөг хамтдаа гаргуулах боломжтой болсон шүү. Нэвтрүүлгийн төгсөлд РК-гаар дамжуулан холбогдъё. Ингээд яг одоо комент бичиж байгаа хүмүүсийн дуусах идэхүү. Тэг юм уу? Тэгээ. Энэ ардаа нөгөө юуг нөгөө нэг юу яагаад байгаа хгүй чи би үгүй би чи үгүй мөн зөв гол гэдэг энэ дээр нь яг хэдүүлээ дуусгая заа. Энэ худ давлгаа байлаа гинэ. Хан уул дүр гэсэн үг хгүй юу энэ чинь. Худ гэдэг чинь хан уул дүр гэсэн үг юм бэлээ. Ганаас өгчээ. Яг өөрөө сонгогдоод ирэхэд ингэдэг юм байлээ шүү. Энийг нэрээ хэлчихье. За баяр хүрэх юм аа.
Аим сони нөхөө. Сая трактор асч байгаа юм шиг инээчлээ. Яна яг нойко. Нойко тэр инээдэг айгу адилхан гэдэг байгаа байхгүй. Гоё юм сэтгэл догтлол юм. Тисэрэ сэвж амьдраараа тийш өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр бүх гэр бүлтэй баярын мэнд дэвшүүлээ. Жун дагийн шиг ийм гоё байл та. Ацтандаа баяр хүргэе гэд 3 цэнхэр зүрх явуулсан. Тийм ээ ацтандаа баяр хүргэе. Хальт хаагаар шагаас хүн ацтан болчихлоо доо гэсэн тэгээд байгаа байна. харин тэгээд байгаа. За мэдэж байна. Мэргэжлийн хэрүүлчээ гинэ хин юм бэ нэ. Очроо гэл баг. Үгүй шүү дээ би ч нөө хамгийн даруухан нэг хүмүүс сонсогч дугасаа тэгээ итгээд мэдээд хүлээд авсан байна шүү. Очроогийн хүүдэн баяр хүргэсэн байна. Мэдээ сонгогдоогүй ч гэсэндээ бас баяр хүргэж байгаа мэдрэмжүүд бас гоё байв шүү. Гоё. Би байхгүй байна энэ ганаас өгч яг Эркатай ижилхий. Тэрлэн зүгээр өөрөө мөнгөөрөө очиод өсөлтийг юу гэж яачих. Миний нэр меншн өөрөө уучлаараа өсөлтөнд зогссон хүн гэдэг штэ. Үгүй би хүүхдээ. Тийм би бол тэгж бодож байгаа. Хэрвээ би сонгогдоогүй байсан ч гэсэндээ хүүхдээ авч очоод заавал ингээд үзүүлээд ингээд өсөлтийн төлөвлөгөөг нь гаргах ёстой байна гэдэг дээр би нөгөө сонсоод үзсэн энэ бэлгийг ингээд хайгаж судлаад үзсэн хүний хувьд яг тийм ихтгэл үнэмшилтэй байгаа шүү. Миний нэр меншн давлгаанд алга байна шүү. За болоо штэ Мина. Хин үү Мина юу? Тийм Мина. Та нар одоо болоо штэ. 5 дахь өдрийн меншн давлгаанд Минагийн нэр байгаа шүү. Байгаа шүү. Би яг өөрөө гараараа бичсэн. Тий. Жун дагийн энэ олон сонгогдохоос өмнө бичсэн юм шүү. Тэр араа тэр Мина аваад тэр дээрээс хоёрт нь Мина. Одоо Жун дагийн одоо жишээлбэл меншн давлгаанд би яагаад байхгүй байгаа гэсэн байна. Уучлаараа өөрөө байхгүй байдлыг хоёр сонгогдох уу гэдгийг нэг араас нь нөхөж айгуу яах юм те. Жун дагийн. Тий баяглаад гараа Жун дагийнх ба. Хоёр сонгогдсонд баярлаарай чи. За шудраг явдгийг нь хүмүүс бол яаж мизүү юу яриад байна юу дараад байна л гэж байна. Мизүүгийн тэр бол нотой тий жоохон нэгсэн дэлгэц ингээд нэгсэн харгуулаад буцаад ороод ирсэн чинь мизүү гэдэг нэр. Араас нь хоёр давхарсан тий. Би зүгээр нэг удаа нэр минь гарвал ялагч биш байсан ч баярлах гээд байгаа шүү. Харин тэгээд байгаа шүү тийм. Туягчих бол өнгөрсөн 7 хоног ойрхон гарсан шүү. Гарсан. Ойрхон гарсан шүү. Тэгсэн. За тэгээд нэг хулгайч нохоо шиг орж ирдэг хүмүүс гараад идэв штэ. Айгу муухай. Газ ороод гараалтай. Энэ туягч муухай хэлтий. Харин тий. Юу шиг хийнэ. Дандаа ажилгүй хүмүүс гараад байна уу даа гэн. Ажилгүй хүмүүс нь одоо бид хэдийг хэлээд байгаа юм. Нөгөө комент бичээд ингээл идэвхтэй байдаггүй хүмүүс гэдэг байгаа байхгүй. Одоо юу гэх гээд байгаа? Хуваагаад авчаа гэх гээд байгаа юм уу одоо юу? За энэ мэдчлээ ер нь бол ингээд Пүр Бат төгөлдрийг меншн хийсэн байна. Төгөлдөр бол өнөөдрийн 10 хүнд бол сонгогдсон. Харин сүүлийн 1 хүнд нь харамсалтайгаар сонгогдоогүй шүү Пүр Батаа. За тэгээд шудраг байна л гэж байна. 5 дахь өдрийн меншн. Ямар өдөр дуусах биш. 5 дахь өдрийн меншн миний нэр байгаагүй гэж хэрүүл хийгээд штэ. Жун дагийн юу? Тий. Гэхдээ 2 тэгвэл Жун дагийн байсан шүү юу яриад байгаа юм бэ? Байлгүй тий. Би бичсэн штэ. Бичсэн юм уу? Бага. Харъя. Юу найруулагч харуул да. Над руу харуул да. Би хараа тий. Би өөрөө бичсэн болохоор би санаад байна л да. Байна уу? Тэр байгаа үст тэр доороосоо тавтна Жун дагийн. Манай хяналтын хороо баталгаажууллаа. Жун дагийн байсан байна. Бид нар байсан гэдгийг нь баталгаажууллаа. За ингээд өнөөдрийн бэлэг булангаа энд хүргээд чаргааж байна. Өнөөдөр олон улсын гэр бүлийн баярын өдрөө. Баярын өдөр гэж хэлээд байгаа нь учиртай юм аа. Баярын өдөр гэдэг чинь баярын өдрийг нийтээр тэмдэглэх өдрийг Монгол улсын нэг хуулинд заасан байдаг гэдэг. Зарим өдөр бол зүгээр л өдөр үүдэг шүү дээ. Тийм, энэ бол үгүй шүү. Энэ бол гэр бүлтэй хүн бүрийн хувьд баярын өдөр байгаа шүү. За би энд ингээд нэг зүйл хэлэх гээд байгаа нь тэр нь юу вэ гэхээр Монгол улсад дуугч сонсож байгаа дуусах та. Тэгнэ. Үндсэн хуулиар заасан бүх нийтээр тэмдэглэлт баяр 9. Тэмдэглэлт өдөр нь 15 байд юм байна. Харин гэр бүлийн өдөр чинь бол тэмдэглэлт өдөртөө ордог. Энэ 15 нь болохоор нөгөө бүх нийтээр амарддаг өдөр. Гэхдээ тэмдэглэлт өдөр гэж явдаг. Харин 9 нь бүх нийтээр амардаг тэмдэглэлт баяр гэж явдаг. Энэ тэгтээ 15-ыг бүр амралтын өдөр болгоч юм байна. Би бүр яг тэгж бодмоор байгаа. Бүр зүгээр ингээд амралт совилол мовлын нэг үнэгүй байж идэг. Үнсэн үүр одоо бид тавраад. Одоо бүх тэр хоолны газар мазар нь үнэгүй байж идэг. Тэгээ өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр өнөөдрийг та гэр бүлдээ зориулаарай. Гэр бүл бол хамгийн чухал шүү гэх энэ үгээс гадна би өнөөдөр хар хайрцаг дээр задалсан дуугаараа өнөөдрийн Улаанбаатарын өглөөгөө өндөрлөж байна. Монголын бүх аз жаргалтай гэр бүлд энэхүү уран бүтээлийг зориулъя. Энэ дууны нэр нь бидний түүх гэдэг нэртэй байхгүй юу? Түрүүн болохоор та нар миний түүх гэж ойлгоодсон бол үгүй шүү. Энэ бол таны ч гэсэн түүх байгаа гэсэн. Ингээд хамтдаа бидний түүх. Энэ онцгой өдөр би өөрийгөө гэр бүлдээ бүгдийг зориулж чинь та нар намайг яавлъя. Найруулагч Мизүү ажилдаа ингээд олон улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэе. Бидний түүх дуугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа түр.
Баярлалаа. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болъё. I love you. Зүгэлэг байшингасан чи бид хоёр уулзаад гэр болсон дулаахан санжил өглөөний кофе дөөшөдөө бицэн өрс минь мэдсэн андер заримдаа хитцүүч гэлээ алхаад ороход намайг тэр чих тэрэл ганцаар миний зүрхний амраа энэ бол бидний бичиж бойтух эгэл чири мөртлөө дэндугай алдах үед минь хараас минь апах эрдийн хайрцаг шиг миний гэр бүл энэ бол бидний бичиж бойтух эгэл чири мөртлөө дэндугай алдах үед минь хараас минь апах эрдийн хайрцаг шиг миний гэр бүл хэрүүл маргаан гомдол түнэрхэл хэсэгэн зур болоод л замхарнан буцаад бидийн хараад инэхэд бүхтүү байранда орчих то юм цаг хугацаа биднийг хөгшрүүлэгч цангинсэн инэт минь хിവэрэ үлдэн нэг ширэн нэг цэг нэг дээр нэг зам энэ бол бидний бичиж бойтух эгэл жирийн мөртлөө дэндугай алдах үед минь хараас минь натах эрдний хайрцаг шиг миний гэр бүл энэ бол бидний бичиж бойтух эгэл жирийн мөртлөө дэндугай алдах үед минь хараас минь натах эрдний хайрцаг шиг миний гэр бүл жилүүд өнгөрөх тусан бид тулан ягд болно үрсийн миний нэтээр өрөбүр дуран хэцүүдэр ирсэн чил намайг тогтон гара тавихгүйгээр би гэртээ байна энэ бол бидний бичиж бойтух эгэл чири мөртлөө дэндугай алдах үед минь хараас минь натах эрдийн хайрцаг шиг миний гэр бүл энэ бол бидний бичиж бойтух эгэл чири мөртлөө дэндугай алдах үед минь хараас минь натах эрдийн хайрцаг шиг миний гэр бүл Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио